дундын бүс ярилцлагын нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд өргөд бэлэн боллоо. За энэ удаад бид Монгол Улсын сангийн сайд Болдын Жавхланг урьж оролцуулах бэлэн боллоо. За дундын бүс ярилцлагын нэвтрүүлэгт тавтай маршалтай. Сайн байна уу та бүхэнд. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа баярлалаа. Яг манай нэвтрүүлэг 7 хоног болгоны мегмар гарагт гардаг. Гэхдээ лав гарагт гарган таны ярилцлагыг яг л энэ улс төрийн нөхцөл байдал болоод чуулганаар хилцэх асуудлууд 24 цагийн дотор битэл 2 цагийн дотор ингээд өөрчлөлттэй байгаа учраас дараалж гаргаж байгаа гэдгийг та ойлгоорой. Баярлалаа. Бүлгийн хуралдаан боллоо тий. Цаг үеийн асуудлаасаа хоёулаа яриа эхэллээ. Бүлгийн ээлжид бус хуралдаан гэж хэлээд хуралдаанаа хийж хэлээ. Энэ хуралдаанаас гарсан энэ хуралдааныг ер нь яг албан ёсны гэж үзэх юм. За хоёлоо төсөв ярих гэж бодож ирсэн. Цаг үеийн байдлаас эхэллээ тий. За хариулъя. Тэгээд энэ бол бас хууль зүйн их нарийн асуудал шүү. Нарийн гэдэг нь хуульч нарын маш сайн алдаа мадаггүй би тайлбарлана гэдэгт итгэлтэй байна. Тийм. Тэгэхээр за би ямар ч үсэн бүлэг хуралдах ёстой байсан шаардлагатлаас ярив. За бүлэг маань хуралдлаггүй 3 дахь 7 хоног дээр явж байна. 3 дахь 7 хоног дээр. За төсөв энэ жил одоо хугацаанда буюу 9 сарын 1-нд өргөн баригдаад 45 хоног өнгөрлөө. За хуучин бол 45 хоногт төсөв батлагдсан байсан. За гэтэл одоо 45 хоногт 2 дугаар хэлцүүлэг мэнж болоогүй байна. Энэ бол одоо маш том эмгэнэл бөгөөд бас эрсдэл дагуулна. За тийм учраас одоо өнөөдөр манай бүлгийн гишүүдийн одоо олонх нь буюу 38 гишүүн зурсан бүлгийн хурлаа одоо нэг хуралдуулаач чи одоо 3-7 хоног бүлгийн хурал уралдсангүй. За энэ төр засгийн асуудал яригдчихээн. За тэгээд цаана одоо цаг үеийн одоо төсвийн хууль гээд одоо бидний хамгийн том чухал хууль бидний хүлээгээд энийг ярилцмаар байдаг, энийг эйлцмээр байдаг. Бүлэг хуралдахгүй бүлэг гэдэг бол энэ чинь одоо бидний улсын хурлын гишүүдийн энэ том бүлгийн төр барьж байгаа энэ улс төрийн хүчний одоо хамгийн том институт шүү дээ. Гэтэл энэ нь ингээд ямар нэг улс төрийн шийдвэр гаргахгүй, хэлэлцэхгүй ингээд байхаар ч одоо бид одоо хаашаа явж байгаагаа мэдэхгүй ямар ч жолоодлогогүй л одоо ийм том их далаад нэг юм сонгоцсон дээр яваад байна шүү дээ. Ямар ч чиглэл байхгүй. Ийм байж болохгүй шүү дээ. Улс төрийн нөхцөл байдлын хувьд ч тэр цаг үеийн нөхцөл байдлын төсөвтэй холбоотойч тэр. Тийм учраас эдгээр гишүүд одоо бидний гишүүд бүлгээ хуралдуулаач яралт оруулаач гэдэг ийм шаардлагыг бол тавьсан. За өчигдөр бас бүлэг хуралдуулах гэсэн хүлээлттэй байсан. Нэг өдөр болгон хуралддаг тийм ээ. Тэгээ өчигдөр хуралдаагүй. За өнөөдөр ингээд одоо бүр аргаа бараад шаардлага өргүүлсэн. За бидний шаардлагыг хүлээж аваагүй. За тэгээд ингээд одоо хууль заасан дүрмээр бүлгийн гишүүдийн олонх нь одоо бүлгээ хуралдуулах шаардлага тавьсан боловч за одоо бүлгээс хурал зохион байгуулах ямар нэг хариу ирээгүй учраас бүлгийн олонхоор одоо бүлгийг зарлан хуралдуулж за сая одоо хэлэлцсэн ийм асуудлуудад ийм шийдвэр гаргалаа гэдгийг танилцууллаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ одоо өнөөдрийн бүлгийн хурал бол нэгэнт одоо бүлгийн гишүүдийн олонхоор шийдсэн ийм хуулийн залттай ийм одоо боломжтой хэрэгцүүн чадамжтай учраас бүлэг хуралдлаа бүлгийн шийдвэрүүд бол одоо албан ёсны хэрэгцүүн чадамжтай ийм шийдвэрүүд гарлаа гэж одоо бүр итгэлтэй байна. Бүлгийн дарга чөлөөлчдөг нь ямар учиртай? За бүлгийн даргыг чөлөөлөх үндслийг дурдсан манай гишүүдийн тэр хуулийн заалтуудыг бол би одоо үндсэлтэй байна л гэж харсан. За одоо бүлгийн дарга. За мөн бүлэг маань өөрөө намын баг хурал, за намын энэ одоо байгууллагууд, намын институтсүүдээс бас төлөөлөл болж ирдэг. Тэндээс өдөртөм чиглэл авдаг. Энэ чинь бас нэг улс төрийн нэг институт зөхгүй нэ харьяа институт гэв одоо эсвэл тэр одоо улсын хуралд байгаа учраас бас доор нь байдаг гэж хэлэхэд одоо би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан энэ чинь улс төрийн институт учраас улс төрийнхөө намаасаа чиглэл авч ажилтдаг юм л тэрнээс гарч байгаа энэ шийдвэр бүх юмыг одоо бас хэрэгжүүлж идэг
хууль тогтоох байгууллагууд хэрэгжүүлж яддаг юм институт шүү дээ, тийм ээ. Тэгэхээр улсын одоо баг хурал дээрээс томилогдсон ерөнхий сайдыг одоо огцруулах. За тэр асуудал дээр бүлгийн дарга маань өөрөө бас оройлон оролцоод, за дээрэс нь одоо сүүлийн ингээд яг ийм эдрээтэй цаг хугацааны хувьд хамгийн хүлээлттэй байгаа үед бүлгийн хуралд болохгүй. Это зөндөө шаардлага. За ийм үндслүүдээр одоо манай гишүүд тэрийг одоо хууль зүйн талаас нь маш сайн судлаад ингээд одоо ийм үндслүүдээр байнгаараа бүлгийн дарга маань цаашдаа одоо бүлгийн ахлах ийм боломжгүй байна гэдэг үндслээ тавьсан. За тий энийг нь бол би дэмжсэн. За 38 гишүүн дэмжиж байгаа. Одоо бүлгийн уралдуул, за тэгээд уралдуулах явцад хилцэх асуудалд энэ асуудал орж ирээд ингээд одоо бүлгийн хурлын одоо 35 гишүүн дэмжгүүтэй тий. 35 гишүүн дэмжээд ингээд одоо ажлаас чөлөөлөе гэдэг юм шийдвэр гарсан. Яг би энийг асууж байгаа нь танай намын зарим гишүүд энэ бол хууль бусаар хуралдаж байна. Хууль дүрм зөрчин гэдэг асуудал ярьсан учраас би танаас асуусан. Бас нэг асуудал байгаа нь бүлгийн даргадаа хариуцлага тооцож байгаа юм бол өдөртөг зөвлөл одоо зөвлөгөө хуралдааны зарладаг ерхий нарийн бичгийн даргатаа содотч даргыг ягаад өдөртөг зөвлөлөө хуралдуулахгүй гэдэг шалтгаан ягаад өгөхгүй. За өнөөдөр ч одоо их л ажилтай байлаа. Тэгээ би бүлгийн хурал руу нэлээд анхаарсан. За тэр хооронд ерхий нарийн бичгийн дарга маань бас мэдгэл хийсэн мэл. За би тэрийг яг бүрэн ихээр нь харж амжаагүй шүү уучлаарай. Тэгэхдээ ер нь бол одоо намын даргын эзгүүд ерхий нарийн бичгийн даргын удирдсан зүйлийг зарлж уралдуулах, эрхэн шилждэг, за тэр эрхийг хэрэгжүүлдэг гэж би ойлгож байгаа. За ер нь засгийн газрыг огцруулах асуудлаар удирдах зөвлөл өмнө нь одоо хуралдаад шийдвэр гаргаж ирсэн тохиолдол бол ер нь байхгүй байна гэж би ингэж ойлгосон шүү. Тийм учраас энэ асуудал бол одоо улсын хурал дээр яригддаг асуудал. За намын гишүүдийн бас юм хариуцлагын асуудал учраас удирдах зөвлөл дээрээс одоо яг энэ асуудлаар бол тухайлан хэлцэж одоо улсын хурал дахь намын бүлэг рүү тийм улс төрийн чиглэл өгөх шаардлагагүй гэж үзсэн байна гэж би тэгж ойлгосон шүү. Сая бүлгээс гардаг ээлж тусралдаанаас гаргадаг шийдвэрүүд дээр одоо хоёлаа ярилцъя. Шийдвэрүүдийг би сонссон. Би уучлаарай сангаас би жоохон муу амлчих. Дөрөвт өдөр ерхий сайдыг огцруулах асуудал улсын хурлын шуулгын хуралдааны хэлцэх асуудлын тов дараалд орсон байна л. Дөрөвт өдрийн үдээс өмнө бол төрийн байгуулалтын байнгын орооны дарга байнгын орооныхаа хуралдааны товыг зарлаад хэлцүүлнэ гэдэг зүйлийг надад өчтөр ярьсан. Тийм үү. Шуулгын тов дөрөв. Тий. Үдээс өмнө л юм байлгүй те. Тэр нь бол байнгын орооны даргын эрхүүргийн асуудал байлгүй. За тэгээд та яг нь ерхий сайдыг хурлаа болгох нь одоо огцруулъя гэж үзвэл засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцордог хуультай. Тэгэхээр төсөв яг нь засгийн газрын гараас гараад их хурлын асуудал болоо явцсан учраас хилцээл явах л байх л та. Гэхдээ бас таныг зүгээр муу амлаж байгаа гэдэг нь сангийн сайдын хувьд хамгийн сүүлийн харилцааг хүчиж магадгүй гэж би зүгээр бодож байна. За нэг асуулт. Бүлгээс сая шийдвэр гарлаа. Зарчмын шийдвэр гэдгийг ерхий сайд хэллээ. Ерхий сайдыг би захим хуудсан дээрх постыг харлаа л та. Бүлэг дээр би танилцуулга хийлээ. За багш нарын цалинг 15-аас 20%, эмчнэрийн цалинг 10-аас 15%, тэтгэврийг 8% нэмэгдүүлэх ийм шийдвэр бол гаргалаа гэдэг зүйлийг ярьж байна. Нэг л асуулт. Яаж? За тийм. За тэгэхээр одоо улсын хурлд засгийн газар нэгэн төсөв өргөн барьсан. Одоо төсвийг батлах эрх үүрэг нь бол улсын хурлд байгаа. За хэрхэн шийдвэр гаргах нь улсын хурлын эрх мэдлийн асуудал. За хэлцэх асуудал нь мөн энэ ч өөрөө процесс. За засгийн газрын гишүүд бүгд одоо улсын хурал дээр төсөв хэлцэх үед санал гаргах, санал хураалгах, зарчмын сөрөөдөө санал гаргах бүрэн эрхтэй. Бүрэн эрхтэй ийм одоо субъектүүд. За тийм учраас одоо үндсэн хуулийн зарчмаар бид одоо хэлцэх явцад улсын хурал дээр төсвийг нэмбэл хасна. Асуул нэмнэ гэдэг ийм зарчмаар одоо өөрчлөлт орно. Өөр ямар байхгүй. За тэгэхээр энэ удаагийн төсөв маань ер нь хоёр том хязгаартай байгаа гэж ойлгож байна. Төсвийн үрээ гэдэг нэг хязгаар. За дээрээс нь жилийн төлөвлөгөөнд орсон
одоо урсгал зардлын 24 хязгаар гэдэг ийм хоёр том хязгаар дотор маш олон хуулиар заасан нэгэнт тэр зардлуудыг арай хийж одоо багтааж орж ирж байгаа ийм төсөв гэсэн үг. За ийм нөхцөлд яг таны асуулт гарч иж байгаа. Яаж энийг нэмэх юм? Ээж одоо бараг 850 төгрөг төгрөг байхгүй юу? За тэгвэл энийг нэмж оруулах гэж байгаа бол хасч иж л оруулна. Хасч иж. Тий. Хасч иж оруулна. За тэгвэл юунаас хасах гэж байгаа юм бэ гэдэг асуулт. Энэ тийм хүсээд байхаар зүйл ерөөс октоос биш. Бид одоо урсгал зардал жишээ нь 17 их 80 байсан гэвэл одоо байгаа гэвэл сайднараас маань одоо салбаруудаас ирсэн урсгал зардал маань дүн та нар хийдэг гэж бодож байна. Чи бараг 40 гаруй их 80 байхгүй. 40 гаруй их 80-ыг бид нар орлоготой тааруулж хязгаартаа тааруулж 17 болгож агшааж өргөн барьж байгаа юм. Тэгэхээр энэ агшиж орж ирсэн энэ урсгалаас л одоо бид нар энэ их хүсвэр гарах нэ тийм ээ. Тэгэхээр аль нэг одоо салбраас яамнаас суулж гарч ирдэг илүүтэйгээр тийм нөөц ч юм уу одоо ийм юм дээр одоо тохиролцож магадгүй ийм юмыг одоо шаардвал энийгээр одоо хаснаач гэдэг юм уу тийм нөөц бодлогын орон зай өргөн барьсан төсөв хизээж байдаггүй. За харин улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал энэ юм өдөр өдрөөр өөрчлөгдөж байхад одоо яг үнэхээр улс төрийн том одоо шийдвэр гараад засгийн газар дээрээ ч одоо санал нэгдээд улсын хурал дээр ч одоо энэ саналыг хүлээж аваад олон нийт чинь ингэж үзэж байгаа бол тодорхой хэмжээнд энийг одоо шингээхөөсөр арга байхгүй. Тэхийн тулд яана гэж. Тэхийн тулд одоо сайд нар маань өөрсдийн одоо засгийн газрын хөтөлбөр заашлбал бүр мөрийн хөтөлбөрч байна. Одоо салбар салбарын бодлогын зорилт төвшин рүү хүрэх гэж байгаа тэрийг санхүүжүүлж байгаа зардлуудаасаа тодорхой хэмжээнд одоо бүгд нэг ижил төвшөнд танхаас өөр арга байхгүй. Энэ бол маш хатууд тусна. За жишээ нь 850 төгрөг гэдэг чинь хичнээн хэмжээний мөнгө юм бэ. Төсөөлөл л тийм ээ. Тэгэхээр манай төсөв ерөөсөө яг хуу багслаа дарах нь ерөөсөө 3 хэсгээс бүрддэг зардал нь. За одоо 32 их 80 байхад 8 их 80 нь бол хөрөнгө оруулалт. За дараагийн 8 их 80 нь бол ерөөсөө эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан гэдэг хоёрхан сангийн зардал бүтнээр 8 их 80. Цаана нь ерөөсөө 17 их 80 урсгал зардал үлдэж байгаа. За энэ 17 их 80-аас ч одоо хамгийн том жишээ хүүхдийн мөнгө яваад. Хүүхдийн мөнгө 1.7 их 80. За цаана нь одоо манай нийт цалингийн сан 7 их 80 байдаг гэдэг одоо. Тэр албаагч 7 их 80. Эндээс боловсролын сангийнх нь гэхэд дангаар 2.8 их байж байгаа жишээ. Бид нар хурж болохгүй зардаад байна шүү дээ одоо хуулиараа. Ингээд нөө 17-оос чи хасагдаад за яах вэ одоо ингээд 10% гэж бодоход 850-аас одоо за хурж болохоор 8.5 их 80 байлаа гэхэд бид нар одоо сайдар маань бүгд өөрсдийнхөө төсвөөс 10 их 80-ыг өстой нүддээ ханжгаад үйл ажиллагаагаа танна гэсэн үг. Зардал танна гэдэг маань цаана мөрийн хөтөлбөр, засгийн газрын хөтөлбөр, жилийн төлөвлөгөө, үндэсний томоохон хөтөлбөрүүд нь одоо аж ахуйн яам дээр. Энэ бүгдээсээ 10% дор хаяж шүү. 10% хойш нь татчихж энэ их усүр маш хүнтэй гарч ирнэ гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө хөгжлийн төлөвлөгөө, эдийн засгийн өсөлт, энэ хөгжлийн асуудлуудыг нөгөө дэмждэг урсгал зардал, үндэсний хөтөлбөр энэ зардлуудаасаа бид нар одоо төвчж танах шаардлагатай болж байна. Энэ бол маш хүнд даалгавар. Энэ ерөөсөө өсөх юм биш. Маш хүнд даалгавар байхгүй юу? Тэгэхээр одоо улсын хурал дээр нэгэнт одоо төсөв нь өргөн баригдсан 45 хончлоо. Одоо сар хүрэхгүй хугацаа одоо дотор төсөв батлах ёстой гэдэл хоёрдугаар хэлцүүлэг байхгүй. Одоо 2 3 4 5 гэд дахиад 4 хэлцүүлэг нь штэ. Бидэнд хугацаа байхгүй. Төсвийг энд өнгөрсөн 5 өдөр хэлцээгээ тавьсан байсан хэлцсэнгүү. Тэрний өмнөх төр үлээж ирсэн бас хэлцээгүй. Одоо энэ 5 дахь хуураар тавьсан байна лээ. Тэг хэлцээсээ үлээ. Одоо засгийн газрын асуудлууд гээд за ардсан нам хоёр асуудлыг хоёулынгийн зэрэгцүүлж ярилцсанаа хэлцснээгээ тавьсан бай. Би одоо айгүй боломжилж байна. Төсөв маань хэлцдэг л байгаа да.
Хэрвээ энэ 7 хоног төсөв хилцэхгүй бол ер нь цаашаа төсөв хилцэж батлах маш эрсдэлтэй цаг хугацааны бас аж руу орно. Тэгэхээр яаж нэмэх вэ гэдэг асуудал маань ерөөсөө маш олон ийм ийм хүнд нөхцөл донд одоо засгийн газрын маш олон мөрийн хөтөлбөр хүрэх зорилт энэ бүх юмнаас тодорхой хэмжээнд ухарж иж тэгжиж л ийм бодлогын орон зай гарч ирнэ. Ийм л нөхцөл үүссэн байна. Сон санагдаж байна л да. Эрүүл мэндийн салбар. За боловсролын салбар. За тэтгэврийг бол ингэ төр орхиж тийм ээ. Тэгэхээр эрүүл мэндийн салбар, боловсролын салбар ажилтдаг төрийн албаа агчдын цалин нэмэхийн тулд энэ хоёр маань өөрсдөө бас салбараасаа таны хэлдгээр таналт хийн шүү дээ тийм. Энэ хоёр хаанаас их? Хөрөнгө оруулалт. Үгүй. Би урсгал зардал дээр төлөж төлөж яриад байгаа шүү дээ. Би 3 хэсэг ярьлаа шүү дээ тийм. Хөрөнгө оруулалт, за тэгээд 2 сан. Тэгээд одоо урсгал зардал. Тэгээд урсгал зардал дээр л бидний асуудал энэ орон зай гарна. Хөрөнгө оруулалт гэдэг болвол бид эдийн засгийн өсөлтөөс татгалцсан гэж. Энэ бол маш том эрсдэл. Маш том эрсдэл. Одоо хөрөнгө оруулагч нар, баялаг бүтээгч нар яг энэ хэсгийг хараад байж байгаа. Ирэх онд одоо 5.7% эдийн засгийн өсөлт байна гэж байгаа. Энэ эдийн засгийн өсөлтийг бий болгох хамгийн том одоо төсвийн бодлогын хэсэг нь масс нь бол ерөөсөө тэр 8 их найдын хөрөнгө оруулалт юм байна. Тэр 8 их найдын хөрөнгө оруулалт бас их товч байгаа. Бас л 3 хэсгээс бүрдэж байгаа. 3.2 нь төсвийн шууд хөрөнгө оруулалт, 1.9 нь гадаадын зээл тусламжийн ашиглалт байгаа. Энэ цаана үлдэж байгаа 3.2 нь орон нутгийн хөрөнгө оруулалт. Орон нутгийн хөрөнгө оруулалт дотроо энэ чинь баг 60-70% нь нийслэлийн хөрөнгө оруулалт байж байгаа жишээ байхгүй. Хэрвээ бид нар энэ хөрөнгө оруулалт руугаа л дүрээд эхлэх юм бол одоо нөгөө эдийн засгийн хөгжлийн яамнаас арай их тооцож гаргаж ирсэн макро төсөөллүүд доторх 5.7% эдийн засгийн өсөлтөд оролдох юм байна. Магадгүй энэ миний тооцоололоор хэрвээ эндээс оролдоод эхлэвэл энэ 5.7 маань 5 руу унах, 5-аас доош унах ч эрсдэлтэй. Бид нар төсвөө батлахдаа ингэж батлна гэдэг бол бидний хувьд одоо гадаад нөхцөл байдал ийм хүнд байгаа үед бид одоо өөрсдийнхөө эдийн засгийн зорилтыг ингэж одоо их хурл дээр ухраах юм бол маш олон зүйлүүд дээр ийм эргэлзээтэй тодорхой асуудлууд бий болж эхэлнэ. Тухайлбал за бидний хамгийн одоо гадаад нөхцөл байдлаас шалтгаалж манайх руу орж ирдэг хамгийн эрсдэлтэй сууг бол бидний зээлжих зэрэглэл юм байна. Зээлжих зэрэглэл гэдэг асуудал. За энэ зээлжих зэрэглэлээ бид 12 жилийн дараа арай хийж одоо олж авч байна бодлон. За энэ жил эхнээсээ бид хамгаалаад эхэлж байна. Гэтэл энэ дээр мэн эрсдэл үүсч эхэлнэ. Яагаад эдийн засгийн өсөлт чинь буурж байгаа юм? За энэний дагаад бол валютын нөөц чинь буурах нэ. Валютын нөөц дотор ч одоо юу ч буурах юм. Экспорт чи юу ч асагдах юм. Юу ч нь одоо болохоо байх нь. Экспорт импорт гадаад худалдаа энэ нь юу ч нь болохоо байх ингээд маш олон эргэлзээтэй тодорхойгүй асуудлууд үүснэ. Тэгэхээр бидний одоо эхний ээлжинд хамгийн хурж болохгүй эмзэг хэсэг бол энэ хөрөнгө оруулалт. За дараа нь 2 сан байна. Эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан. Энэ хоёр маань маш хатуу байлтай. Энэ хоёрыг одоо жишээ нийгмийн даатгалын сангаас хасъя гэх юм бол тэтгэвэр авахчтай тайх мөнгө хасгана. Бид ингэж ямар ч боломжгүй. Эрүүл мэндийн даатгалын сан байна. Энэ ч өөрөө тарифаар санхүүждэг. Одоо эрүүл мэндийн салбарын тусдаа урсгал зардал гэж юу н баг байхгүй шүү дээ. Баг баг. Яамных нь зардал байна. Эрүүл мэндийн салбар маань энэ одоо төрийн эрүүл мэндийн үйлчлэг, хувийн эрүүл мэндийн үйлчлэг бүх энэ салбараар нь одоо даатгалаар дамжуулж гүйцэтгээрийн санхүүжилтийг ийм тогтолцоотой болцсон. Ийм сан. Энийг бид нэг төрөгч бодлоор хасч боломж байхгүй. Тэгээ энэ хоёр хурж чаддаг. Тэгэл ерөөсөө үлдэж байгаа бидний одоо бодлогын орон зай бол одоо урсгал зардал байх юм. Тэр хөрөнгө оруулалт руу бол бид нар хөрөх боломж байхгүй гэж харах хэрэгтэй. Төсөв ярихад хоёулаад орлого зарлага, төсвийн алдагдлал гэдэг 3 сэдвүүрийг би ярина гэж бодож байсан. Та яхаа цагийн шинжтэй шийдвэрүүдийг засгийн газар гаргаж байгаа учраас би сая төрүүлээд асуугаад хүмүүс ч гэсэн яг сонирхсан. Тэгээд яг та тодорхой л хариулж байгаа. Яг саяны хувь хэмжээгээр багш нарын цалин, гимшнэрийн цалин тэтгэврээ нэмэх юм уу, нэмэхгүй? За ер нь ерхий сайд нартай чиглэл өглөө, сайд нартайгаач би ер нь ярилцлаа. За хөрөнгө оруулалт гэж хэдүүлээ.
эдийн засгийн өсөлт гэж өсөлтийг бүсийн чангалж яхаар салбар дээр сайдар өөрсдөө бүсээ чангалъя. Гэхдээ засгийн газар мөрийн хөтөлбөртөө одоо эрсдэл бага учруулахаар дараа нь салбар дотроо өөрсдөө одоо зохицуулт төрхөнд ачаага сайдар өөрсдөө өрөөд явъя гэдэг дээр л санал нийллээ. Тэгэхээр одоо бослон салбар дээр одоо 20 хүртэл байна. Эрүүл мэндийн салбар дээр 15 хүртэл байна. Тэтгэвэр дээр хуулийн хүрээнд одоо энэ жилийн инфляцийн жилийн эцсийн гүйцэтгэл 8% дээр нэмье гэдэг дээр одоо засгийн газрын төвшөнд сайдар маань одоо өөрсдөө ачаага өрье гэдэг одоо санал нийлцсэн. За сангийн нэмнэ гэд хэллээ. Түрүү хэлсэн орлого зарлага одоо төсвийн алдагдлын талаар ярина. Би нэг зүйлийг бас ярихгүй болохгүй байдаг. Та хэд чинь яг байнгын орооны хурал дээр жишээлбэл сайн зураг гишүүний гаргаж ирсэн асуудал байна шүү. Хурал дээр ярихаар бие биентэйгээ хэрэлдээд яг гол аль нь үнэ, аль нь зөв үн, аль нь буруу гэдэг ерөөсөө ялгаж саглаж чадахгүй. Өнөөдөр ихэд л байнгын орооны хуралтын дээр нэлээд ам урих шиг боллоо. Яг тодорхой та яг хэлээд өгч. Би нэг хэдэн энэ юунууд байгаа. Засгийн газрын тогтоолууд байна, хуулиуд байна. Би нэг товчхон уншаад өгчдөг. За энэ нь бол биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрлийг засгийн газрын асуудал эрхэлсэн сайд нь оруулж ирсэн засгийн газар батлана. За энэ бол уул уурхай бүтээгдэхүүний биржийн тухай хууль тийм ээ. Хоёрдугаар за ингээд батлангууд энчээ байгаад байгаа. Энэ бол ингээд 23 оны 6 сарын 7-нд гарсан засгийн газрын тогтоол байна. Энэ дээр бол ингээд биржээр арилжах заавал арилжах тийм. Бүтээгдэхүүний энэ жагсаалт нь ингээд байх. За хоёрт. Гуравт нь би энэ 55 дугаар тогтоол руу ороод байгаа. Их хурлаас засгийн газраас 2025 оны 8 сарын 25-нд тогтоол батлаа гаргаад за ингээд өөрчлөлт хийсэн. Ингээд нэмэлт хийсэн тийм. 3-11 гээд. Энэ дээр ингээд уншаад тахаар өөрчлөлт хийгээгүй, хийгээгүй гэж яриад ирсэн. Хийсэн л байна. Нэмэлт. Ингээл харангуут экспорт дарсан ногдуулах борлуулалтын үнэлгээг биржин болон зах зээлийн их сурвалж зарлах тухай 16 оны тогтоолын 81-р тогтоол 2-р сард өөрчлөлт оруулнаа гэдэг. Ингээд байна. Яг арталт нь би 81-р тогтоолын ингээд хавсралтыг би харлаа л. Тэгээ 19 оны 465 дугаар тогтоолын хавсралт гэдэг байна. За энэ дээр бол ингээд нэгдсэн байна. Тодруулчихсан байна. За энэ дээр нөгөө нэг асуудал гарч ирээд байна. 100% гэж үзвэл 25%-ийг нь биржээр, 75%-ийг нь биржийн бус арилжааж болно. Гэхдээ дотоодын биржийнхаа үнээр тооцож амнаад авна гэдэг л өөрчлөлт байна. За ийм өөрчлөлтийг бол хийцэн байгаа. Дараагийнх нь нэг асуудал удаа асууж байгаа дуучлаарай. Дараагийнх нь асуудал байна уу? Энэ асуудал биржийн болон зах зээлийн үнийн их сурвалжийн нэр зарлах тухай засгийн газрын тогтоол энэ түрүүний ярьдаг 16 оны 81-р тогтоол. За ингээд нүүрсэн дээр л яриа тийм. За энэ нүүрсэн дээр бүгд найрамдах хятад улсын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн их сурвалжийг үндэслэнэ. Энэ SX call гэдэг тийм. Гэж байгаа мөртлөө яагаад дотоодын биржийн үнээр тооцож амнах авах гэдэг байгаа юм бэ? Гэдэг л асуулт. Сайн зэрэг гишүүний яриад байгаа энэ тайлбарж өгöd байгаа шүү дээ. Энэ хууль зөрчүүд байна. За тийм. За тэгэхээр энд бол ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх хэрэгтэй. За энийг яг түрүүлж тайлбарласан ингээд нөгөө тайлбарууд нь орчоод ингээд ардаас нь тайлбарлаж яваад байгаа л учир байгаад байгаа юм л да. За хэдүүл эндээс нь эхлэх хэрэгтэй. 2022 онд засгийн газар нэг шийдвэр гаргасан юм. За тэр нь юу байсан бэ гэхээр одоо амнаа тооцох суурийг их усыг засгийн газар одоо өөрөө зарлах хэрэгтэй. Тэр эрхийнхээ өрөөнд тэр хүртэл яаж явж ирсэн бэ гэж гэрээний үнээр явж ирсэн. Одоо экспортлогч нар маань өөрөө гэрээгээ одоо юун дээр үнэлж хийсэн бас тодорхойгүй. Тийм үү? За ингээд тэрнээс амнаа тооцдог учраас өөрөөр хэлбэл төлбөр төлдөг учраас аль болох тэр чинь намд орхийг хичээн штэ. Тэ? Тэгэхээр ерөөсө гэрээний үнэ. За үеийн үед одоо сангийн бодлого барьж ирсэн одоо институтууд энэ амнаатыг аль болох тогтвортой нэг их усүртэй байлгахыг одоо их усүрийн тогтвортой нэг төвшөнд байлгахыг зорж ирсэн.
Тэгэхгүй гэрээ болгоноор гэхээр нэг одоо ижил нүүрснүүд нэг бомтоор гарч байгаа мөртлөө харилцсан адилгүй байх жишээтэй. За өөр бомтоор гарч байгаа юм ч одоо бүр дүүрч. Ингээд өөр. За тэгээд айгүй хямдхан. Гэтэл цаана одоо зах зээлийн үнэ хамаагүй өндөр байгаад байгаа жишээтэй. За ийм үед 22 онд бид одоо хятадын SX Call биржийн үнээс бомт бүр дээр зарласан үнээс амнаатыг тооцдог болгоё гэдэг энэ хатуу бөгөөд амнаа тооцох их усрын үед өндөр байхаар төсвийн орлого талдаа нэлээ эерэг ийм шийдвэр гаргаж чадсан. За энэс хойш одоо уулуурхайн экспортлогч компаниуд энэ дэр маш их гомдолдог. Бидний одоо яг бодтойгоор борлуулж байгаа биржийн үнэ энэ байна. Гэтэл та нар бүр хөлийн цаадах хятадын биржийн тэр өндөр үнээр одоо бид нар нэг 70-80-аар 100-аар зарж яхад энэ 150-60 70-80 гээд хятадын одоо энэ биржийн үнээр зараа одоо биднээс амнаад төлбөр аваад байна гэдэг маш их гомдолтондээс хойш одоо ингээд зогсохгүй үргэлжилж ирсэн. За энэ дундуур юу болсон бэ гэхээр бид тэгвэл одоо бид нар нэг өөрсдөө үндэсний тийм бенчмарктай буюу үндэсний одоо тэр амнаад тооцдог биржийн сууринтай болох зорилго тавьж байгаа. Тэр нь өөрөө уулуурхайн бирж. Үндэсний уулуурхайн бирж. Энэ уулуурхайн биржийн олон зорилгоудын нэг нь энэ. За нөгөө нэг одоо хэд хэдэн зорилгоудын нэг нь манай энэ байгалийн баялаг ард түмний энэ одоо баялаг мэн ард түмэндээ өөрсдөө ил тод хэмжээний ил тод одоо гарч байгаа үнэн нь ил тод ийм байлгадаг болохын төлөө энэ хууль өөрөө зорилго болж гарсан. За энэ дотроо мэдээж хамгийн түрүүнд энэ хашаан дотор төрийн компаниуд орох хэрэгтэй. Эрдэс Монгол. За одоо орон нутгийн 5 толгой. За одоо Дархан хотын дархны төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт гэх мэт яг төрийн өмчт компаниудын одоо зарж байгаа зүйлүүд 100% энэ биржээр зарах хэрэгтэй. Биржээр зарсан тэр тогтоогдож байгаа үнээсээ амнаатаа төлж явах хэрэгтэй. Өмнө нь бол хятадын цаадлах тэр бирж үнээр тооцож авдаг байсан байхгүй. Одоо энэ манай төрийн компаниуд маань 100% биржээр яваад 100% биржийн үнээс амнаатаа төлж байгаа. За ингээд одоо төрийн компаниуд чинь бол одоо ингээд хуульчлаа засгийн газар дээр одоо нэг журам маргаал аягүй амархан ингээд хуульчилж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн компаниудын хувьд бол өмнө нь бол тэр хятадх өндөр одоо биржийн үнээр авдаг төлдөг байсан бол одоо 100% биржээр гаргаад за биржийнхаа үнэ буюу арай хямд үнээс амнаатаа төлөөд ингээд явчихж байгаа. За гэтэл хувийн компаниуд чинь гэрээний үнэ. За цаана хятадын тэр биржийн үнэ. За манай энэ биржийн үнэ чинь бол ингээд дундуур нь ороод ирж байгаа байхгүй. Тэгээд төрийн компаниуд нь болохоор дотоодын үндэснийхээ биржийн үнээр амнаатаа төлөөд хувийн компанийх нь бол цаадлынхаа SX Call-ийнхаа буюу одоо хятадын биржийн үнээр үлдчихэд нь шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд өрсөлдөх чадвар яаж гарч ирэх вэ? Тэгэхээр яг энэ уулуурхайн салбар талаасаа харах юм болвол энэ аль болох уулуурхайн бирж рүүгээ энэ бүх юмыг хашиж оруулах нь бол чухал. Яг өнөөдөр орж байгаа төсвийн орлого талаас харах юм бол өндөр суурин дээрээс татвар аваад авах нь чухал. За тэгвэл одоо өнөөдөр энэ одоо төсвийн орлогын ер нь 80-90% бүрдүүлж байгаа манай энэ уулуурхайн салбар маань ямар байдалтай вэ? Сүүлийн 1 жилийн хугацаанд. За ер нь ингээд уулуурхайн төрийн чивэ, хувийн чивэ энэ экспортуудынхаа амнаатын суурийг юуны тулд дотоодын биржтэй бол энэ рүүгээ орё гэдэг энэ шаардлагыг одоо зөвхөн дамжин юм сайд биш өнөх сайдууд нь энэ өсөлтүүдийг тавьдаг байсан. За нөхцөл байдлын хувьд бол тухайн үед бол ингээд өнүүд нь өндөр байгаа учраас тэр энэ цохилтуудыг чинь ингээд тэр өндөр цаад хятадын биржийн үнээс амнаад авах тэр цохилтыг нь бол одоо үнэндээ шингээгээд энэ чинь даагаад байгаа байхгүй. Даагаад яваад ирж байгаа байхгүй. 4-5 жилийн хугацаанд. Гэтэл үнэн ингээд 50% унаад ирэхээр тэр компаниуд даагаа болж ирж байгаа. Энэ зүрхөө даагаа болж ирж байгаа байхгүй. Тэгээ манай Туван сайд гэсэн надад хомдолж ирсэн. Одоо сангасад бид тэр одоо юм өсөл бас тавьжил байсан шүү дээ. Яг танаа сая ингээд энийг шийдлээ гаргасан. Тэгэхээр тэр энэ өсөл бол одоо энэ ч өөр болчихж байгаа.
Тухайн үед бол бид нар аль болох өндөр амнаад авахыг одоо орлого авахыг хичээж байна. За яг компаниудын хувьд ч гэсэн бас энэ нөгөө бүтээгдэхүүн үнэн өндөр байсан учраас энийг шингээгээд байж. Одоо тэрийг шингээх бүтээлийн үйл ажиллагаа зогсоох хэмжээнд ирсэн байгаа учраас тэр салбар нь өөр харсаар байтал одоо унлаа шүү дээ. Юм амнаа төлөх тэгэл нөгөө экспорт нь зогсох гээд байна. Энэ зовлонгоо хэлээд ийм тооцооллууд хийгээд энийг одоо дотоодынхоо бирж рүү бүгдийг шилжүүл яач гэдэг ийм өсөлтүүд нь ирж ирсэн. Бид нар яг баг босгод тавиад хугацаатай болгоод энийгээ туршилтын хугацаа болгоё. За тэр одоо 25% гэдгийг бид нар 3.1 ч гэж бас шаардлага тавьж ирсэн. Яг эцэстээ тэгээд яамных нь салбарын яамных нь одоо өсөлтийг бид нар үндтгэхэд үнэхээр одоо энэ дээр буцааж буст хийгээд одоо буцааж энэ салбарыг нь босгоод онд дуустал харъя гэдэг ийм зөвшөөрлөг өгсөн. Ийм зүйл баггүй юу? Тэрнээс биш бид нар өнөөдрийн орлогоо алдаад энэ бүх компаниуд хаагаа хийж байгаа. Эдгээр чинь тэрийг даахгүй болж ирж байгаа. Дээрээс нь бид нар одоо цаашдаа эцсийн зорилго бол одоо ингэж ярьж байгаа ч гэсэн 2-3 жилийн дараа ер нь 100% бид нар дотоодынхоо биржээр явдаг өссөн үсээгөө болно. Ийм л учиртай байна. Ойлголоо. Тэгэд ягаад 50 дорд бол тогтоол чинь 4 сарын хугацаатай гарч байгаа. 12 сарын 31 л гэдэг. Тэгэхээр яг ийм богино хугацаатай гарахаар засгийн газар хин нэгэн компанид ч юм уу те давуу байдал олох гэдэг юм шиг гэдэг хардталж явдаг. Тийм зөв. Ер нь яг логикийн тэр ардж байгаа логик нь бол хараад байна. Тэгэхээр ийм байна. Үйлээд штэ бид нар хоёр яамны хооронд зөрчлөөсөн шүү дээ. Бид нар орлого талаа хараад байдаг. Нөгөө яам маань салбараа хараад байдаг. Гэхдээ салбар чинь зогсох гээд байна штэ гэдэг. Тийм ээ. За нэг ийм одоо дотоодын бирж рүү орчих юм бол одоо үн унтсан байгаа энэ үед энэ салбар маань буцаад босоод ирнэ. Тэгэхээр ингээд энэ чинь суураараа төлбөр нь нэмэгдэнэ гэдэг. За тэгвэл үнэхээр одоо 12 сарын 31-нд энийг харъя. Тэр үл үн ямар байх нь вэ? Тэ? Одоо үн өсчүүл цаашаага боломжтой бас өрсөлдөх чадвар нэмэгдээд байна. Энийгээ даагаад ирнэ. За өсөхгүй байлаа гэхэд үнэхээр суурьнд хилээд өгөх юм бол энэ одоо алдаж болцсохгүй орлогоо нөхөж чадах хэмжээний юм зохицуулт мөн үү биш үү гэдгийг бид нар аргаа бараад хугацаа тавьж харах хэрэгтэй шүү дээ. Хугацаагүй цааш нь үргэлжлүүлж болохгүй. 12 сарын 30-нд энийг заавал бид нар дүгнэх хэрэгтэй байхгүй юу? Дүгнэх хэрэгтэй. Хэрвээ одоо энийг нөхөж чадхааргүй ийм вакцин байсан бол цаашаа үргэлжлээд яах юм? Одоо яг энэ үнэн дээрээ хучин зохицуултаараа тэгвэл одоо ёо. Ийм л асуудал. Тэгээд яагаад таны энэ юу байна л та? Ажилтны ирцүүлийн сайд дамжин нэмд өгсөн. Сангийн өмнө санал авдаа шүү дээ. Сайд тогтоол дээр. Тэгээ энэ дээр бол бичсэн ба. 12 сарын 25 оны 12 сарын 31 өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тийм ээ. Тус зохицуултын дагуу төсөв төлбөрүүлэх ашигт төлбөрийн нөөцлөлийн төлбөрийн орлого 50 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоололтой байна гэж санал өгсөн. Харин тэр ихгүй юу? Наад чи хэрвээ одоо уулуурхан яамны маань одоо зорж байгаа зорилго нь ийм зохицуулт хийгээд наад чинь гаралт нь нэмэгдэнэ. Суурьнд хэлэх учраас энэ одоо зохицуултаас алдаж болцгүй манай энэ тооцоолтойгоо энэ алдагдлыг бид тэр хэмжээгээр бол нөхнөө гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр чинь вакцин хийж штэ. Өөрөөр өсөлт чадварыг нэмэгдүүлж гин гэсэн үг. Тийм учраас одоо гаралт тоо хэмжээ нэмэгдээд биржээр явж байгаа шүү. Биржээр явж байгаа нэмэгдээд за энэ орлогоо бид тэр нөхнөө гэж. Тэр болцлыг би тавьж штэ. Тэр болцлыг тавьж байгаа асуул байхгүй. Хэрвээ энийг нөхөж чадахгүй бол наа чи цаашаа үргэлжлэхгүй шүү гэж байгаа. Ийм л зохицуул. Одоо дараагийн сэдв рүү орно. Дараагийн сэдв орох хугацаанд хачир болгоод энэ улс төрийн асуудлыг бас ганц хоёрын асуулт ингээд яваад үзэгчдэд бас сонирн байж магадгүй. Таны байр суурь. Сая бүлгийн хурал ээлж тус хуралдаан болоход угаасаа танаа намч хоёр хуваагдсан тодорхой болцсон. Нэг нь ерөнхий сайдыг дэмжиж, нэг нь их хурлын дарааг дэмжиж байна гэхэд энэ бол тодорхой бүгд ээлж тод илэрхийлэл явуулж байна. Бүлгийн ээлж тус хуралдаан дээр ерөнхий сайд өөрөө орж мэдээлэл өгсөн. Амар ёсгалан даргаыг дэмжиж байгаа хэсгээс нэг ч хүн харагдсангүй гэж. Тэгэхээр над шийдвэр чинь их хурл дээр очиод гацчих юм биш үү? За би нам 2 вакцин гэж хэлмээргүй байна. Монгол ардын нам 105 жилийн түүхтэй нам одоо 300 мянган гишүүнтэй нам 2 вакцин гэж би бодохгүй байна.
За энэ намын төлөөлөл болсон улсыг хурлдах энэ бүлэг гэдэг л нэг институт юм байгаа юм. 68 бүлэг. Тий. За 68 бүлэг. За энэ нь өөрөө хуулийнхаа хүрээнд бүлгийн олонх нь өнөөдөр одоо хурлаа цаг хугацааны хувьд болохоо байлаа шүү гэж зарлаад ингээд хуралдаад шийдвэр гаргаад явж байгаа л асуудал. Манай хуульчид сайн үтсэн байхаа гэж би бүрэн итгэж байна. Тийм хурлын одоо бүлгийн хурлын дарга нь зарлаж хуралдуулах гэдэг заалт байхгүй мэнэж би ойлгосон. Заавал хуралдуул. Бүлгийн олонх нь бүлгээ хуралдуулаад шийдвэр гаргаад явдаг. Ийм зохицуулттай энэ журмын дагуу явсан зүйл. Тийм тэгэхээр өнөөдөр бүлгийн хурал хуралдсан процесс төр бол хууль зүйн одоо дэм зөрчил бий үүсэхгүй гэдэгт бол бүр итгэлтэй байна. Энэ зөрчил ер нь хаанаас үүсч вэ? Жижигхэн асуудал байх шиг байсан. Нэг нам гэдэг төрийн бус байгууллагыг удирдах хүний л асуудал. Тийм. Тэгэхээр энэ дэр нэг том тогтолцооны асуудал байгаа юм. Тогтолцооны асуудал байгаа байхгүй юу? Парламентын засаглалтай улсад парламентын тэргүүн нь аль нэг улс төрийн хүчний толгойн байна гэдэг өөрөө байж болохгүй. Ийм одоо үзэл баримт философи олон улсад байдаг юм жишг. За яг өнөөдөр бол яг хуулийн арга нь бол тийм зохицуулт бол байхгүй. Өөрөөр хэлбэл намын дарга нь их хурлын дарга байж болохгүй гэдэг зохицуулт байхгүй. Гэхдээ аль ч намын дүрмийг нь харахад ялсан бол ерөнхий сайд байна гэж байна. Тэрнээс үз ялсан бол одоо намын дарга нь ерөнхий сайд байна гэж болохоос биш ялсан бол одоо намын дарга нь их хурлын дарга байна гэдэг зохицуулт аль ч нам дээр байхгүй. За би босож одоо өөр намуудыг сайн мэдэхгүй байна. Манай намд байхгүй, ардсан намд дотор байхгүй. Энийг намын дүрм дотор маш том үзэл баримт болгож зааж оруулсан байдаг. Энэ бол одоо 1990 онд мэдний сонгосон парламентын засаглалтай улсад намууд маань одоо энэний төлөө ардчлалаа хамгаалж, ардсан тогтолцоогоо хамгаалж өөр өөрсдийнхээ намд хийсэн биеийг хатуу үзэл баримтлал, хатуу тогтолцоо юм байна гэж харж байгаа. Гэхдээ яг нөгөө талд нь онгорхоо өргөсөн байна. Ялсан бол намын дарга их хурлын дарга биш гэж тодорхой заагаад ерөөсөө байх ёстой гэдэг заагаагүй байна. За мөн одоо их хурлын одоо юун дээр их хурлтай холбоотой асуудал дээр үндсэн хуулийн дээр жишээ нь одоо их хурлын дарга нь аль нэг намын одоо дарга байж болохгүй ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл даргаасаа татгалзах ёстой, түтгэлзэх ёстой ч гэдэг юм уу. Ийм зохицуултууд нь байхгүй юм байна. Гэхдээ нам талаас харах юм бол бодод үзэлтэй. Чи ялсан намын дарга байхгүй юу? Ялсан намууд чи бид 94 жилийн хугацаанд ялсан байгаа үстэй. 24-28 оны хугацаанд Монгол Ардын нам ялсан биз дээ. Тэг ялсан байгаа нам бол одоо тэр намын дарга нь ерөнхий сайд байна гэдэг л ийм л зарчим. Зандан шатар даргыг томилсон баг хурал энэ дээр л шийдвэр гарсан шүү дээ. 67% та баг хурал дээр шийдсэн, дэмжсэн. Дараа нь их хурал дээр чинь 126 гишүүнээс 108 гишүүн дэмжсэн. Энэ чинь баг 87% баггүй юу? Ерөнхий сайдаар дэмжсэн. За тэр үед одоо өөр хинж за манай Тэмүүлэн гишүүн баг хурал дээр одоо өрсөлдсөн. Дараа нь ингээд их хурал дээр шийдвэр гарсан. За ингээд намын дарга болоод явхал ийм л зарчим дүрм манай нам дотор өөрөө байдаг. Тийм. Тэгэхээр энэ 4 жилийн хугацаанда бид намын дүрмэндээ захирагддаг, төрийн хуулиндээ захирагддаг ийм байх зарчмыг л бидний хэдэн гишүүд одоо бүлгийн гишүүд энэ зарчмыг баримталж байгаа асуудал. Би ч тэр дотор нь байгаа. Ийм л сонголт. Монгол Ардын намын ер нь гишүүд энэ Монгол Ардын намынхаа үндсэн дүрмийг өөрөөр л тайлбарлах юм. Яг ч ерхий сайд байна гэж заавал байна гэсэн сар хатуу залт байхгүй юм бэл. Ялсан намын даргаыг ерхий сайдад нэр дэвшүүлнэ гэдэг залттай юм байна шүү дээ. Үгүй энэ хангалттай шүү дээ. Чи логик нь өөр хараа. За тэгвэл ингэж асууя Хангалттай шүү дээ. Парламентын засаглалтай төр тийм ээ. Одоо сөрөг хүчийг хязгаарч зөвшөөрөхгүй байхгүй юу? Сөрөг хүчийг хязгаарч зөвшөөрөхгүй. Манайх насаараа одоо бүх одоо хэдэн зуун жил одоо ингэж бид олонх байхгүй. Бас л цөөнх болно гэдэг. Тэр үед энийг бас зөвшөөрөхгүй. Ийм л. Хэрвээ бид нар ер нь энэ парламентын ардчлалаа цааш дархлаажуулж ингэж явах нь одоогийн одоо дараагийн одоо шинэ 30 жилийн шинэ 50 жилийн
геополитикийн энэ одоо шин тавилтан дотор бид одоо тусгаар тогтнолд авч үлдэх бидний арчлалын хамгийн том дархлаа бол энэ. Тэгвэл ингэж асууя. Ардын нам 24 оны сонгуульд ялсан. 2000 за зандаж тэр даргаыг шууд л хэлж тээ. Ялсан намын ялагдсан л дарга шүү дээ. Даргач биш. Дээрээс нь ардын намын дарга гэж одоо баг хурлаараа сонгуульдаа ялагдсан баг шүү дээ. Тэр яаж тайлбарлах? Та тойргийн сонгуул хэлж байна уу? Тий. Тойргийн сонгуулийн асуудал бол тусдаа шүү. Тойргийн сонгуулийн асуудал тусдаа. За ялсан намын дарга тойрог дээр яасан байх ёстой гэдэг юм зохицуулт бол байхгүй. Гэтэ дарга биш бас. Бөгөө. Би таны асуултыг ойлгосонгүй. Ялсан намын даргыг ерхий сайдад нэр дэвшүүлнэ гэж байна. Тий. Тэгэхээр чинь тойрог дээр яасан байх ёстой гэдэг тийм шаардлага байхгүй шүү дээ. Тэгээ ялсан намын дарга биш. Энэ чинь намын хурал гэж байна. Намын хурлын одоо байхгүй тэрийг төлөөлөх намын баг хурал байна. Намын баг хурал дээрээс одоо намын нөхдүүд нь ингээд нэр дэвшүүлээд гаргаад намын баг хурал нь олонхороо шийдсэн тэр одоо намын гишүүн тэр хүмүүс л одоо энэ чинь ерхий сайд дэвшээд явдаг л ийм л дүрмтэй шүү дээ. За ойлголоо. Дараагийн асуудал над нэг юм бас хоёр тогтоол. Энэ ихтэй нууцтай байгаа. Тэр нь мэдээж та бол өнгөрсөн 2 дугаар сард 2 эрдэнэ ерхий сайд байхад харбинд очиж гэрээ сурсан тийм ээ. За энэ бол одоо хил холболтын бүтээн байгуулалтын гэрээ. Хоёр тогтоол надад байгаад байгаа. Тэрийг би танд бас харуулж байна. Та энэ гэрээг зурхад гүн сангийн сайд хийжсэн тийм ээ. За гэрээ зурхад ийм их хурлаас ийм чиглэл батлах тухай гэдэг ийм тогтоол гарч ирсэн. Та бүгдээрээ л хамтдаа батлал явсан гарч ирлээ. Бол би танд ихлээр нэрийг уншаад авч. За хоёр улсын ганц мод гашуун сууд чиглэлийн за бомбт хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хилцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл тийм ээ. Энэ нэр нь яг энэ байдлаараа л очиж гэрээгээ зураарай гэдэг чиглэлийг улсын их хурлаас өгсөн гэсэн үг. Та энэ хараа. За дараа нь хилцүүлэг явсан шулаа асуудлууд гарч ирсэн. Хамгийн сүүлд энэ нэр нь ингэж өөрчлөгдсөн байна. Энэ дээрээс л асуудал эхэлчихэж байгаа байхгүй. Энэ бол гэрээ зурж ирсний дараа мэдээж улсын хурл сойрхон баталдаг. Тийм ээ. За тэгэхэд над дээр ч юм бол хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэл гэдэг үг байгаа. А гэтэл яг улсын хурлаар сойрхон батлахад гашуун сухад ганц мод бомбын хил дамсан төмөр зам нэг нүүрсний худалдаа 5 толгой нүүрсний уурхайн хүчин шалыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа болоод нөгөө гурыг цогцоор гэдэг асуудал чинь гараад ирчихэж байгаа. Та энийг өөрөө харьцуулаад үзэж бодно. Энэ дээрээс л ер нь асуудал эхэлчихэж байгаа. Хил холболтын одоо хэрэгжүүлэх энэ бүтээн байгуулалтын төсөл маань яагаад чи аль нь нууц төлөө? Наач хоёул ил. А гэхдээ China Energy болоод Эрдэнэс томдлогой компани хоорондын гар үсгийн асуудал яригадаад байна. Одоо нууцд байгаад байна. Тийм ээ. Тэн дээр яригдж байгаа бас нэг асуудлын засгийн хурлын гишүүн их хоёр гаргаж ирсэн тийм. Ярилцлага өгөхдөө. За энэ бол нүүрсээ нөгөө талаас нь 5%-аар хэмжүүлж 50% болгож бууруулсан байна. $53 болгосон байна гэдэг асуудлыг үндсэн. Яг тэр үнэтэй холбоотой асуудлыг та мэдчихсэн үү? Их хурл дээр ярихад бол тэр хооронд протоколын гишүүдэд тарааж өгөөгүй байж байгаа л сойрхон батлуулсан шүү дээ. За ханин дээр нууцтай холбоотой асуудал учраас ер нь бол боломжиж байна. Гэхдээ би нууцд хамаарахгүй болов гэдэг асуултанд найруулъя. За тий. За энэ хоёр бол илээр явсан ийм асуудлууд байна. За яг эцсийн тэр нууцлалт авсан гэрээн дээрээс таны ярьж байгаа тэр үнэтэй холбоотой асуудал дээр бол би мэдгүй. Бид тэр хэрвээ би үн байгаа эсхийгч би тэр гэрээн дээр үн байгаа эсхийгч би эргэлзэж байна. Би эргэлзэж байна. За тийм учраас яг миний одоо бодож байгаа зүйл бол энийг ил болгочихсон. Яагаад энийг ил болгож болохгүй байгаа юм? Олон нийт ардмны энэ баялагийг чинь нэг борлуулах экспортлох асуудал шүү дээ. Үнэхээр тэнд янз бүрийн
эмзэглэх зүйл байхгүй бол яагаад ил болгож болохгүй вэ? Би одоо энэ дэр гайхаад. Тэгэхээр яг тэр нууцд оруулсан гэрээнүүд дээр бол биднээс тэгж санал авдаггүй шүү. Тэгэхээр тэрийг бол бид нар бол би жишээ нь бол хараагүй. Тодорхой яг одоо гэрэн дээр суусан талууд бол мэдж байгааг үгүйсэхгүй. Тэгээ олонх нь бол бас мэдэхгүй. Энэ гэрээний деталь асуудлуудыг бол мэдэхгүй. Ялангуяа тэр нууцтай авсан асуудлууд дээр бол би үн байд юм болов таагүй бол мэдэхгүй. Ястаа эргэлзэж байна. Төсвийн уралдахтай холбоотой асуудал учраас би сангийн сэдвээс энэ асуултыг асууж байгаа. Зөв. Тий. Өмнөдгөд бол асуумаар л та сая хэлдэг. Яагаад энэ гэрээнд ил болохгүй байгаа гэж. Яагаад нууцд авсан юм бол гэдэг дээр та одоо засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүнээр олон жил ажилласан хүний хувьд гадралж байгаа байна. Яг доктортой урт явахын тулд цаатлаас нь бас тийм шаардлага тавьсан болов. Тийм. Тэрнээс яг манай би хэрвээ бид нар ингээд салбар өөрөөсдийнхөө ингээд гэрээнүүд дээр бол 100% хариуцлах үлээ. 100% хариу тайлбар хэлж мэднэ. Ямар санал өгснөөч би өөрөө хамгаална. Тэр одоо нууцсан асуудал дээр бол бид нар тухайлан бол одоо зэн дээр бол одоо үн байна уугүй юу детальчилж оролцоод энэ дээр бол бид саналын төвшөнд бол оролцоогүй сайн мэдгүй. Тэгэхээр тугаан сайд бол мэдчихлээ. Харамсалтай зүгээр би мэдэхгүй. Тэн дээр бас яригдж байгаа би тухайн хилцүүлгийг бол маш сайн сонсож байнгын орны хурал дээр тасралтгүй суулсан учраас мэдээд. Энэ гурыг цогцоор гэдэг асуудал яаж гарч ирсэн асуудал байгаа. Дээрээс нь яг тэр ер нь бол гурвыг цогцоор гэдгийг бол энэ бол байх ёстой зарчим байхгүй. Энэ бол байх ёстой зарчим бөгөөд дээрээс нь хятадын талаас тавьж ирсэн ийм шаардлага. Энэ ч зөв. Одоо энэ төсвүүдээр дагсан байгаа тэр одоо 5-7 уурхад ашиглагдаагүй хэсгийг одоо тэр бортыг дурдж байна те. Тэрийг хэрэгэлтэнд оруулъя гэдэг чинь ерөнхийдөө энэ зарчим шүү дээ. Ер нь хятадын тал маань одоо олон жилийн туршлага дээрээс ингэж харна. За бид ганцхан худалдаж аваад байна. За гэтэл одоо ингээд дундуур нь тасалдаг. За бид нартай гинт ингээл та нар төмөр зам барина гээл гэдэг. Бид нар барайлгасан. Та нар байхгүй. Олборлолт гээл манайхан ингээл ордог. Олборлож байгаа замдаа ингээл тасалдаг байхгүй болдог. Ингэж явахгүй цаашдаа. Энийгээ доктортой одоо хоёр түншлэгч байх юм бол цогцоор нь хийнэ. Цогцоор нь. За үн хөлс энэ асуудлуудыгаа бол одоо ямар жишгээр ямар байдлаар ярьдаг ингээд. Ер нь бол ерөнхий суур зарчим бол энэ бол бас буруу биш байхгүй. Буруу биш. Нэгэнт энийг хөдөлгөж байгаа бол та нар хэдүүлээ тэгэл яг тоолгороо тавиал бүх юм аваад сууж. Амнаатаа аваад тээврийн хөөсийг аваад тэр гайл дээр татваруудаа аваад яг энэ тоолгороо тавиал энийг аваад сууж. Бусдыг нь хийгээд. Тэгэхгүй бол эн чинь тээврийг нэг тал нь тэрэндээ яваад тээвэр нэг өдөр гацдаг. Олборлолт нь нэг өдөр гацдаг. Ингэхээр эн чинь өөрөө цааталтаач явахгүй бидний хувьд ч гэсэн маш хугацаа алдаж болж байна. Одоо ганцхан гашуун суугатын асуудал тэр шүү дээ. Танах бид нар ярихтаа бол за танах түн зам ямар ч байсан хэл хүртэл тавьчихаа. Бид нар наанаас нь асуудлаа шийдчихнэ. Ингээд ерөөсөө уулзаал ерөөсөө тэрүүгээр нүрсээ тээвэрлэл алаад гэнэ гэсэн тэгэл манайх байхгүй. 10 хэдэн жил болсон. Одоо яригдж байгаа асуудал бол тэр шүү дээ. За одоо бид нар дараагийнхаа бомтуудыг түн замаар холбоё гэхээр тэгээ бүгдийг нь холбоё. За гэхдээ дараалалаар нь холбоё. Эхлээд энийгээ холбочих. Дараа нь дэрийгээ холбочих. Гурыг цогцоор гэдэг ерөөсөө буруутгаагүй ш. Би жоохон буруугаар ойлгосон байж магадгүй. Гэхдээ дараалал нэг сонирн байсан. Яасан гэхээр уг нь хил таансан төмөр зам бүтээн байгуулалтаар хийсэн шүү дээ. Гэтэл яг би байнгын орны хуралдаа нэг маш сайн өөрөө тухайд протокол хийсэн. Хин юу хэлж байна гэд. Тэгэхэд ийм ирсэн. Уг нь бол нэрийг харуул төмөр замынхаа бүтээн байгуулалтыг хэлье гэдэг асуудал шүү дээ. Хил холболтоо. Гэхдээ нүүрс худалдах, худалдаа авах, урт хугацааны гэрээнд гар үсэг зурах, уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллагаа нь хил дамсан төмөр замыг эхлүүлэх урьдч болно гэсэн баггүй. Дахиад л нүүрс худалдах, худалдаа авах, урт хугацааны гэрээнд гар үсэг зурах эхэнд нь байгаа ш. Би дараалал нь хэлдэг. Хоёр дахь нь уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа нь
энэ хил дамсан төмөр замыг их төлөв өрдөж болно. За ингээд нүр судалдаг худалдаа авах гэрээгээ эхлээ хийвэл бид нар хил холболтоо явуулаа гэдэг л шаардлага явуулсан. Тийм. Энэ бол гişүүдийн хувьд бол ашиг шүүмжлээд дагуулсан. Яг хөө таныг би мэдэхгүй байна гэж байгаа үгэнд чинь бол итгэлээ. Энэ нууцтай холбоотой асуудал. Наадах дээр ч юм бол тухайн үед бол бид нар ийм зарчмаар дэмжиж ирсэн шүү. Хатан үн оптик шиг хатан үн бол заахгүй. Тухайн зах зээлийн үнээр тэгтээ одоо тээвэр нь хасагдахгүй. Тийм хил үнэ эсвэл амны үнэ. Тэг ямар ч тохиолдолд энэ бол зах зээлийн үнээр. Өөрөөр хэлбэл одоо хөвгч ийм ханшаар явна. Хатууд ийм одоо урт хугацааны ханшаар явахгүй шүү гэдэг л ийм л одоо ойлголт, ийм томьёол дээр бид нар дэмжиж явж исэн ийм зарчим шүү. Тэм учраас би тэр нууцлсан гэрэн дотор би тийм байгаасаа гэж хүсэж байна. Тийм байгаа болов уу бас найдаж байна. Ил болгох л ёстой л тоо. Тийм ээ. Яг нь төр ороо гараад ингэ. Үнэхээр одоо ийм эргэлзээтэй бол тэр ил болгож хэрэгтэй шүү дээ. Ил болгож хэрэгтэй. Гэрээнд ил болгож чадчих л шүү дээ уг нь. Тий. Сая одоо уг нь өнгөрсөн дон тарсан үн дээр чи хурал дээр чинь бол тэрийг ч гэсэн хамруулал бүгдийг нээл гаргая гэсэн шүү дээ. Тэгээд бас юу гэрээнийхэн заалтанд болохгүй байна л гэж хэлээд. Хоёр тал заавал зөвшөөрч байна. Тий. Би харин тэр ясаа олон улсын гэрээд дээрээс нь засгийн газрын хоорондын гэрээний хүрээнд хов компаниуд байгуулсан бол Монголын тал ил гаргая гэдэг зөвшөөрлөө China Energy-гээс авах юм байна. Тэгээд China Energy зөвшөөрөл ил болгоно гэдэг асуудал. Одоо хүмүүс андуураад байдаг. Одоо шинэ оюутлын гэрээ нь бол одоо энэ чинь улсын хурлаас зүгээр чиглэл авч ирсэн болохоос биш нэ гэрээ нь орж ирхэн батлагдаагүй олон улсын гэрээ биш байхгүй. Тухайд бол бид нар бас алдаж л байсан юм байна. Энийг уг нь их хурлаараа оруулаад гэрээг нь их хурлаараа оруулаад олон улсын гэрээ болох байсан юм байл. Тэг яг нөгөө тал нь бол бас компани байхгүй юм чинь өрөнгө оруулалтын зүгээр компани болчоод тэгээд тухайд оруулах юм бол байлгүй. Энэ удаа бол энэ чинь хоёр засгийн газрын оролцоотой ийм олон улсын гэрээ учраас их хурлаараа ороод явцсан ийм гэрэн дээр бол яг харахгүй бид бас үнэтгэлтэй хандах ёстой л доо. Цаашдаа бас буруу жишг тогтох учраас цаашдаа энэ дээр чинь дараагийн одоо өрөнгө оруулалт засгийн газар бас эргэлзэж эхлэв шүү дээ тийм ээ. Одоо өөр 3 4 дэх ямар ч улс байд юм. Одоогоос 11 жилийн өмнө 2014 онд Хятадын дарга Ши Жинпин ирж Монголд албаас нь айлчлал хийж байхдаа энэ төмөр замын асуудлаар нарийн цэргээр барья гэдэг шийдвэрийг улсын хурлын тогтоолоор хүртэл гарч ирсэн. Ингээд асуудал эхлээд өргөн нарийн цэргийн хэрүүл болоод 18 жил танк хэрэгдээ. Танк хэрэгдээ. 18 жил явсан. Энэ хугацаанд 60 гаруй удаагийн яриа хэлцээр болсон байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, улсын хурлын 6, засгийн газрын 45 тогтоол гарсан. Тийм байна. Ямар урт зам туулж хэн хохирбоо гэдэг л наатнаас чи олон тоотой ажил хийсэг байна. Тийм бах те. Гол асуудал яг хөө ингээд 18 жилийн дараа асуудал урагшаага явлаа гэхэд бүгд лалгаад ташилсан. Гэхдээ хинч энэ 18 жилийн алдагдсан боломжийг хэн алдагдуулсан бэ гэдэг дээр хариуцлага тооцох бай гэдэг асуудал яригдаад байгаа. Хариуцлага тооцох ёстой юу үгүй юу? Одоо хэдүүлээ тэр нууцад байгаа тэрийг л харах хэрэгтэй. Тий. Эсвэл одоо тэрийг мэдчихэж байгаа улсууд бол ийм эрсдэлтэй зүйл байхгүй шүү гэдгийг албан ёсоо бас энэ талаас нь тайлбар тавих хэрэгтэй болов уу гэж бодод. Үн байгаа юу л гэдэг асуудал шүү дээ. Хатан үн байгаа юу гэдэг. Тийм ээ. Тэрнээс үүш тухайн үеийн одоо ч одоо юу гэдэг нэг сараарч гэдэг юм уу, улирлаарч гэдэг юм уу энийг ингээд хэдүүлээ эргэж үнэ харж байна шүү. За тэр үед тухайн үед одоо бидний барих одоо жишг үн маань харин хаана байх нь тийм ээ. Монголын биржийн үнэ гэх нь үү? Эсвэл одоо Хятадын биржийн үнэ гэх нь юу? Эсвэл одоо тэр одоо олон гэрээнүүдийн дундаж үнэ гэх нь үү? Яаж үнэ барьсан байх нь вэ? Тэр л сонир л доо. Тэгэхгүй ингээд шууд хатуу тавьсан байх юм бол асуудалтай. Хариуцлага тооцох хэрэгтэй. Асуудалтай, маш асуудалтай болно. Цангисад ирсэн учраас төсөв ярихгүй байж болохгүй. Гэхдээ бас хачиртай. Би төсөв ярих юм байх баярлаад ирсэн. Та оюун эрдэнэ засгийн газар сангийн сайд хийсэн, зандан шитрийн үед сангийн сайд хийж л байна. Алинтай нь ажиллахад сангийн сайд өөрийнхөө бүр эрхийг бүтэн хэрэгжүүлж хөндлөгөө хэрээр хөлөөж хийж чадчих байна. Яасан хэцүү асуулт. Ер нь сангийн сайд энэ аль сайд одоо хэрэгжиж байгаа үндсэн хуулийн хүрээнд яг ерхий сайдын баг юм байдаг.
өөрөө их хурлаас томилогддог ерөнхий сайдын баг юм байдаг. Ерөнхий сайд өөрөө мөрөө хөтөлбөрөөр шийднэ. Ерөнхий сайд өөрөө засгийн газрын бодлогоо шийдвэрлэнэ. Засгийн газар дээр хамтын шийдвэр гэхээс илүү энэ бол ерөнхий сайдын л одоо чиглэл шийдвэр ингэж байдаг байхгүй. Тэрэн дотор тэрнээс биш санал хурааж гар өргөж олонгороо шийддэг асуудал гэж байдаг. Одоо манай үндсүүлийн зарчмаар тийм. За тийм учраас мэдээж одоо аль аль ерөнхий сайдын маань гаргасан ерөнхий чиглэл бодлого энэ юмда одоо чиглүүлж за дээрээс нь мөрөө хөтөлбөр засгийн газрын 4 жилийн хөтөлбөр гэдэг энэ олон бүх юмда бид нар захирагдаж ингэж явж явах ёстой. За оюутны ерөнхий сайдын засгийн газрын хувьд үнэхээр онцгой хүнд 4 жил байсан гэдгийг би хаанч хэлээ. Оюутны ерөнхий сайдтай цуг оюутны ерөнхий сайдын манлайлал дор бас олон хүнд үеийг бид хамтдаа давсан. Ковидын хүнд үе. Ковидын дараах одоо геополитикийн дайн тулааны хүнд үеийг давсан. За оюутны ерөнхий сайдын хувьд үеийн засгийн газарт өөрөө одоо янз янзын албан тушаал асчсан хэд хэдэн сонгуулийг одоо давж ялсан байна. За оюутны ерөнхий сайдын хувьд бол бид одоо 24 оны сонгуул, ерөнхийлөгчийн сонгуул гэдэг одоо 2 том сонгуулийг бас хамтдаа ялсан. За Занданшатар ерөнхий сайдын хувьд бол одоо бид цоошин түүх хамтдаа эхэлж байна. За 100 дахь хоногоо дөнгөж 100 дахь хоног дээр асуудал явж байна шүү дээ. Дөнгөж 100 хоноогүй байхад одоо энэ асуудал үүсээд засгийн газрыг одоо эсрэг журмын нөхөд маань өөрсдөө санаачлагаараа ингээд одоо огцруулна гээд ингэж явж байгаа маш харамсалтай. Шал хоёр өөр юм нөхцөл байдал би одоо сангийн сайдаар ингэж ажиллаж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол эхний 2 жил хүнд байсан. За сүүлийн 2 жил бас зах зээлийн боломж энэ юмнууд бол бас Монгол орныг, Монгол эдийн засгийг бол бас нэлээд одоо өсөлтийг бид одоо гадаад нөхцөл байдалч, дотоод нөхцөл байдалч дээр энэ өсөлтийг хангахад бол нэлээд бас их дэмжлэгтэй байсан. За сүүлийн жил бол маш хүнд байлаа. Сүүлийн жил хүнд байна. За Занданшатар ерөнхий сайдын хувьд бол маш хүнд ийм нөхцөлд ажиллаа эхэлсэн. Дахиад яг тэр сценаар харж байгаа. Дахиад бид нар хүнд нөхцөл байдлаас яаж энэ эдийн засгийг тогтворч болох вэ? Яаж босгох вэ? Яг ийм үед улсын хурлын дэмжлэг, улс төрийн дэмжлэг маш чухал. Ковид үед улсын хурл. За одоо намын баг хурл гэхгүй би улсын хурл жишээ нь тухайн үед бол бидний нөхцөл байдлыг маш сайн олгож, маш сайн дэмждэг байсан. Одоо манай Гамбат гишүүн биш таарсан Гамбат гишүүн. Бүлгийн дарга байсан. Тэгэхэд ковидын үед бид нар төсвийг яаж баталж байсан гэж бодож байна. Бараг асуулт хариултгүй баталж байсан. Би одоо Гамбат гишүүнд маш их баярлалаа. Асуулт хариултгүй нь цааш юм бэ? Одооныхтой харьцуулахад шүү дээ, тий. Одоо юм нөхцөл байдалд орлого нь тодорхой. Зардлаад ийлэхгүй. Маш том алдагдлаа. Одоо тэндээс нь юу өсөв вэ? Ингээд бид нар одоо маш хүнд нөхцөл байдалд одоо ингээд явж байсан. Тэгэхээр ер нь сангийн сайд өөрийнхөө бодлого хэмжээ гэхээсээ илүүтэй одоо сангийн сайд ерөнхий сайдтайгаа маш сайн ойлголцож за буруу талд нь маш сайн одоо зөвлөгөө өгж хэлж чаддаг. Зөв зүйлийг нь бол одоо илүү их манлайлал үзүүлж галтаа зүйлүүд дээр нь одоо сайдруулал аль болох салбар өөрсдөө нэг хариуцаад явах хэрэгтэй. Ийм л одоо дүрмээр би явж ирсэн. Тэгээ одоо Занданшатар ерөнхий сайдын хувьд ч тэр яг л одоо ийм зарчмаар ажиллан сангийн сайдын хувьд за эдийн засгийн хүний хувьд өөрийн итгэл үнэмшил байна. Тэгээ ийм зарчмаар л юм. Тэрнээс биш ингэж одоо тэрний энэ байсан, энэний энэ байсан гэдэг хувь хүний хувьд ерөнхий сайдын хувьд бол харьцуулах нь бол би биш. Би өөрийнхөө зарчмыг л маш сайн байна. Яг хөө би танаас хүнчлэгээр хөлөж чадчихна гэж асууж байгаа юм. Мэдээж ерөнхий сайд бол үүрэг даалгавар өгдөг. Сайд нартаа тий. Улс төрийн байдлаар үүрэг даалгавар
өгөөд шахалтанд оруулаад байсан хүн аль нэг болтол зүгээр таны үгүй тэгэхээр яг өмнөх засгийн газрын оюут нэрхүү сайдын хувьд бол бид нар гарааны нөхцөл байдал маш хүнд байсан. Гарааны нөхцөл байдал хүнд байсан. Харин сүүлийн жилүүдэд бол бид одоо 36 их найдаас авсан дотоодын бүтээгдэхүүн маань одоо үндсэндээ 90 их найд хүртэл одоо өсөх ийм боломж гарч ирж байгаа байхгүй. Одоо бол чи пауз аваад дахиад тэр боломжууд чинь 50% унтсан. Дахиад шинэ нөхцөл байдлаас шинэ гаранаас гарах ийм засгийн газар ажиллаа эхэллээ шүү дээ. Ингээд өнгөц суудах нь өдөр явж байна. Эх оны төсвийн төслийн 2 дахь хэлцүүлэг яваг байна. Гэхдээ бүдүүн тоонууд бол хэвээрэл байгаа. 2025 оны төсвийг батлахад та бүхэн алдагдaltaгүй төсөв баталсан. Алдагдaltaгүй төсөв батллаа гэж сурталчилж ирсэн. Яг дараа жил нь зарлагын 32.9, орлогын 31.6 их найт. Тэгээд 1.3 их найт төгрөгийн алдагдaltaй төсөв өргөн бариад явсан. Яагаад алдагдaltaй төсөв өргөн барив? Яагаад ингэж сууж ихээр нэг алдагдaltaгүй төсөв батлах юм бол дахиад энэ жишгээр явна гэж тухайд ярьж л байсан. Үгүй ээ. Таашаа ингэж явна гэж бол төсвийн бодлого өөрөө тийм биш. Тийм байх ч боломж байхгүй. За нодлонгийн нөхцөл байдал өнөөгийн нөхцөл байдлаа ярьж өөр. За нодлон бол төсөв өргөн бариад хэлцэж явж гадаад нөхцөл байдал нь 180 градус ирсэн. Одоо манай төсвийн гол орлого одоо экспортын гол өнүүд маань 50% хэдхэн сарын дотор унссан. Тэгээ бид нар алдагдaltaгүй зардлаа хэмжиж, зардлаа багасгаж, бодит орлогоо одоо багасгаад тэр хэмжээндээ байж иж бид нар эдийн засгийн доктортой байдлыг хангах ийм л бид нар боломж байсан. Юм эдийн засгийн буст хийх байна. За энэ жилийн хувьд бол бид одоо бас гадаад нөхцөл байна хатсангуй тогтворж ирлээ. Гэхдээ л одоо докторгүй байдал цаашаа тодорхойгүй байдал үргэлжилнэ. Ийм нөхцөл байдалд бид нар дахиад бууж өгч эдийн засгийн уналтыг зөвшөөрч бид нар болохгүй. Тэгэх юм бол дагаад гадны хөрөнгө оруулалт хувийн хвшлэмд дагаал унаа. Тийм учраас энд бид нар одоо луужин мөс зүсгч болдгийн хувьд төсөв эдийн засгийн өсөлтийг хангах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг бид нар манлайлах хэрэгтэй. Одоо алдагдал гэдэг бол одоо орлого болоод одоо нэг 8 хийж байгаа хүний хувьд бол орлого нь одоо зардлаа дэлэхгүй болж байгаа шатчихж байгаа асуудал биш байхгүй. Төсвийн хувьд бол энэ ойлголт нь бас өөр шүү. Одоо дефицит гэдэг маань одоо төсвийн орлого зарлагын энэ зөрүү хэлж байгаа. Тэрээс энэ одоо бид цалин тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй болоод орлогом дутж байгаа асуудал биш. 26 оны өргөн барьж байгаа төсөв дотор бол бид нар орлогоороо нөгөө одоо их усргүй зардлууд буюу цалин тэтгэвэр тэтгэмж бүх юмаа бүрэн өгч байгаа. Дээрээс нь бүр 2% ашигтай байна. Тэр зөрүү нь юу вэ гэвэл тэр зөрүү маань гадаад зээлийн ашиглалт буюу нөгөө одоо нефть босруулах үйлдвэр. Эрдэнэ бүрэнгийн усны сахилгаан станц. Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа нь ч одоо бараг 2 том мега төслөө шүү дээ. Зөв өсний байгууламжтай холбоотой гэдэг. Тэгээд одоо эмнэлгийн сургуулиуд тэгээд мөн ийм одоо төслүүд байгаа. Эдгээрийн манай ашиглалт нь өөрөө 1.5 их найт. Энэ зөрүү чинь л өөрөө одоо энэ төсвийн зөрүү буюу за бидний яг төсвийн хуулиараа одоо нэрлэлцэн алдагдал болж харагдаж байгаа байхгүй юу? Тэрнээс биш энэ алдагдлаараа бид ийм алдагдал бий болгосноор цалин тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй болоод юм уу? Эсвэл энэ алдагдлыг нөхөх дахиад өөр их усээр хайх бидэнд ямар ч шаардлага байхгүй. Энийг бид нар хуульчилж байгаа. Энийг бид нар нодлон хуульчилсан шүү дээ. Төсвийн доктортой байдлын тухай. Тийм, тэрэнд оруулсан өөрчлөлтийг бид нар суур тэнцэл, төсвийн тэнцэл, тэнцвэржүүлэх тэнцэл гэдэг хоёр тэнцэл гараад ирсэн байна. Тэгээ энэ хоёр тэнцэл маань юу вэ гэхээр одоо түрүүний миний хэлдэг юм бол би дахиад давтах гэдэг шүү. Одоо их усүргүү зардлууд буюу цалин тэтгэвэр тэтгэмж. Цэвэр яг төсвийн орлого буюу одоо татварын орлогоо санхүүжүүлдэг энэ хэсэг маань өөрөө ашигтай байх хэрэгтэй. Энийг бүрэн санхүүжүүлж байгаа хэрэгтэй шүү. Эхлээд дараа нь тэр алдагдал малдагдал ярина шүү гэдгийг ойлтолцсон байна. Тэгэхээр энэ жил энэ шаардлагуудаа бид бүрэн хангаж байгаа. Өмнөх жилүүдэд орлогоо хэд өндөр төлөвлөснөөс болоод төсвийн алдагдал үүсээд ханшид хүртэл нөлөөлж явсан. Энэ жил бол эх жил 26 онд 90 сая тонн үрс экспорт нь үнийг нь бол 70 ам доллараар тооцсон байх шүү. За энэ бол дахиад хэд өндөр төсөөлөл байна, хэд өөдрөг төсөөлөл байна гэдэг зүйлийг гишүүдчилжин төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн ч тийм санал зөвлөмж гаргасан бай. Та
Сайдын тооцоолсон энэ 90 сая тонн үрс $70 гэдэг нь хэр бодтой. За хоёул тэр ярианы завсар дурдгдсан хоёр дүгнэлтийг бас хэлээ эргээд ярьчих. Тэсэн дуртагтуудын зөвлөлийн дүгнэлт бол энэ жил бол харьцангуй их эерэг гарсан шүү. За тэгээд хоёул тэр 90 сая тонн гэдэг нүүрс маань одоо ер нь ямар тоо юм бэ гэдгийг харъя. За сая 8 сард бид одоо гайлын мэдүүлгээр шүү дээ. 8.5 сая тонн нүүрс гаргачихжээ. За мэдээж улирлын шинжтэй л дээ. Ер нь 8 сараас хойш, ер нь 7 сараас хойш ер нь ингээд нэмэгдээд явдаг. Тэгэхээр 8.5 сая тонн гэдэг 12 сар үржүүлээ. Жаан бүр ингээд 100 сая тонн гаргаа авчиж байгаа. Тэгэхээр энэ юу харагдж байна вэ гэхээр бид олборлт хийж чадчихна. Хэлийн нэвтрүүлгүүлэх чадварын тээвэр логистик маань бүрэн хүчин чадалтай болчихжээ гэдэг нь харагдаж байна. 100 сая тонн хийгээд. За цаа талдаа бид манай нүүрсний эрэлт бол ойрын нэг 10 жилдээ бол 100 бит хийл байгаа шүү. 100 сая бит хийл байгаа. За манай одоо хятадын гол одоо манай худалдаа авагчид тойрсон экспортлогч нарын хувьд манай хамгийн өрсөлдөх чадвартай ийм одоо нийлүүлэгч нь. Тэгэхэд яагаад бид нар одоо 100 сая тонныг нийлүүлж чадахгүй гэж. Энэ бол харин бүр чамлахаар доо. Хятадын хэрэгцээ маань хэд гэж бодож байна? Юу 4 тэрбум тонн шүү. 4 тэрбум тонн. За эндээс нэг 400-аас 500 сая тонн гогч нүүрс гэж явдаг. За энэ том агуу хэрэгцээний нэг бид нар яагаад 100-г за цаашлбал бүр 100-тай 200-г бид нар яагаад хангаж болдгүй. Тэнд одоо хэрэгцээнд байгаад байна. Юу нь болохгүй. Бирж нь болохгүй юу? Эсвэл юу нь болохгүй. Чи өөр асуудал байгаа байхгүй юу? Тэрнээс биш одоо хятадын одоо эрэлт талаас нь харах юм бол та нар аваад ирэх. Аваад сүүлийн үед бол одоо манай биржиг бол маш их шүүмжилж байна. Бирж дээр бол маш их гомдорч. Танаа бирж чинь болохгүй байна. Хизээ дэлхийд олон улсад одоо ийм нунтаг комодитиг хизээ одоо нэг биржээр зарж ийсэн. Хизээ ингэж ийсэн. Наа чинь болохгүй байна. Жишээ нь одоо ангийн үйлдвэрүүд ч юм уу эсвэл том захлагын станцууд нь ч юм уу одоо тогтмолоор жилээр 2 жилээр гэрээ хийж одоо түүхийдээ авах сонирхолтой байдаг. Тэгжээч нөө бизнесээ төлөвлөж идэг. Манай одоо тэр чинь яг тэр дундуур нь яг ийм трейдерүүд орж ирээд нөө сар 2 сарын хэрэгцээг нь л дөнгөнтэйгээ худалдаж аваад за тэр нь тэгээд одоо тээвэр дээрээ асуудал үүсээд яг цаг хугацаан дээр юун дээр очихгүй энэ оронд нь үнэн унаад тэргээд сая одоо манай биржийн одоо туршилтын хөдөө одоо нэг жил ахсын хугацаанд бид юм үзлээ шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүд дээр ингээд асуудал үүсэж байгаа юм. Тэрнээс биш урталт бол хэрэгцээ эрэлт бол хязгааргүй байна. Тэгэхээр бол бие хэмжээний хувьд бол засгийн газар энэний төлөө ажиллана. Бие хэмжээ ярьлаа. Үнийн хувьд $70. За үнийн хувьд бол бид найдлага байхгүй. Бид энийг ямар бидэнд ямар ч хүлээлт байхгүй. Бид аль болох эрсдэлтэйгээр бага хэмжээнд л үзэх хэрэгтэй. Үнийн хувьд нэг юм байдаг шүү дээ. Үнийг бид төсөвтөр өөрсдөө бид зохиодоггүй. Бас өөрөө энэ чинь нөгөө нэг төсөөлөлөө хийх юм төсвийн дүрмтэй хуультай. Сүүлийн 16 жил энэ жил дараагийн 3 жилийн төсөөллийн дундаас бид нар эр жилийнхаа одоо ямар ч одоо хоёр гол түүх хийд байна л да. Зис нүүрс гэдэг манай дотоод нутгийн хоёр ус дээшийг бүрдүүлж байгаа, орлогыг бүрдүүлж байгаа энэ хоёр түүх хийдэн дээр ийм дүрмээр төсвийн хүнийг авдаг. Зах зээлийн үн, тэнцвэржүүлсэн үн гэдэг. Гэхдээ аль багаар нь ийм л дүрмтэй. Тэр дүрмээ зөрчих одоо бидэнд бас ийм зохицуулт байхгүй. Тэгэхээр эр жилийн хувьд бол зах зээлийн үнэ нүүр тэнцвэржүүлсэн үнээс доогуур байгаа учраас зах зээлийн үнэ яваа явж байгаа. За бие хэмжээний хувьд бол асуудал гэж үзэж байгаа юм байна. Үнийн хувьд бол хүлээлт байхгүй гэдэг. Доогуур л яваа. Доогуур. За татварын орлогыг ярих гол болохгүй. Одоо хамгийн тогтвортой орлого энэ нөөтийн орлого гэдэг. Нөөтийн орлого. За гэхдээ бид нар ирэх жилээс одоо олон жил ярьлаа да. Тэгээд одоо олон нийтийн хувьд одоо маш том юм хүлээлттэй боллоо. За ингээд татварын багц хуулиар шинжилгээ иржлээс эхлүүлж байгаа. За ингээд хамгийн их одоо хүлээлттэй байдаг одоо эхний татварын одоо параметр бид нөөтийн буцаа олголтыг одоо 2%, 5% болгоод өсгөж байгаа. За харин бид энэнийг зөрөөд одоо нөөт маань өөрөө төсвийн орлого бүрдүүлэхээс гадна өөр нэг том зорилго маань одоо эдийн засгийн суурийг дэлгэх, өөрөөр бүртгэлийн суурийг дэлгэх.
Тэрнээс нэг ил тод гээл эсвэл одоо далд эдийн засгийн ил болгодог гэдэг тийм сүртэй тодорхойлбол энд хэрэггүй. Энд ч өөрөө манай татврын орчин нь өөрөө ийм байж хат одоо ил одоо зах дээр 8 ээж байгаа хүмүүсийг далд эдийн засаг гэж нэрлэж болохгүй байхгүй юу? Татврын тогтолцоо маань өөрөө ийм одоо сул орон зайг үүсгэж идэг учраас. За харин одоо энэ нөөтийн цоололтыг нэмэгдүүлснээр энэ одоо эдийн засгийн бүртгэл маань сайжирна. Татвар төлөгчдийн одоо ил тод байдал хамрагдалт нь нэмэгдэх учраас зөрөөд одоо татврын орлого нэмэгдэнэ гэдгийг бид ийм төсөөлөлтөөр хэрэгжүүлэхээ татврын орлогыг тооцоолсон байгаа. За тийм учраас татврын орлого бол нийт хэмжээгээр бол нэмэгдээгүй харин ч буурч орж иж байгаа. Татвар ирсэн дээр бүх намууд татварыг багасгах гэж ярьж байна. Гэтэл яг бодит төлөл дээр буурсангүй шүү дээ сайдаа. Яаж бууруулах юм? За тийм зээ бууруулах юм гэдэг. Тий. За тийм. Тэгэхээр татварыг бууруулахын тулд бүгдөө нэлээд тийм цогц арга хэмжээ хийх хэрэгтэй. За цогц гэдэг маань нөгөө татврын орлогоор санхүүжээд байдаг зардлаа өсгөхөд болох хэрэгтэй. Зардал өсөд байгаа чинь нэг тийм дураараа ингээд нэг гинт нэг өглөө босч ирээд өсгөхөд байгаа зүйл биш. Ер нь хоёр том татврын одоо төсвийн зардлын өсөлтийн шалтгаан байдیں۔ Нэгдүгээр энэ салбарын маш олон хуулиудаар аль хэдийн энэ төсвийн зардлуудыг хуваарлцсан. Төсвийг хуваарлцсан. Бүр аим шиг тагш. 200 гаруй хуулийн 1080 заалт байна. 210 хуулийн 1080 заалтаар. Сая та бүхэн харж байсан байх. Сая нөгөө 7 сард хийсэн тодглоор нөгөө төрийн албаны хуулийн дээр жижигхэн өөрчлөлт хийхэд л бүр юм хэлцэх хүлээж аваагүй ингээл буцаас. Гэх мэтлэн бүх одоо халамжийн эдийн засгийн англи бүрээр маш том хуулийн заалтуудтай салбар болгон боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, дааж бүр батлан хамгаалах, соёл, спорт бүх салбарууд өөр өөрсдийн одоо төсвийн заалт одоо яг өөрийнхөө тусгай байх ёстой шүү, зарцуулах ёстой шүү гэдэг. За бүр одоо шинжилгээ ухаанд дотоодын бүтээгдэхүүний 2%-ийг боловсролын салбар дотоодын бүтээгдэхүүний одоо ч бүр 6, 7, 8 гэж хүртэл ярьдаг зүйлүүд гişүүд маань ингээ ярьдаг болцсон байж байгаа шээ. Энэ талдаа ноцолдохгүйгээр бид нар орлогоо бууруулна гэдэг нь төр өөрөө үйл ажиллагаа хийхгүй, төрийн үйл ажиллагаа гацаанд орно гэсэн үг. Энтэйг ноцолдох ёстой гэдээ би сүүлийн жилүүдэд яриад байгаа нь энэ. Хүмүүсийн хамгийн их сонирхоод байгаа асуултыг асуугаад төсвийн зардлын асуудал руу оръё. Гişүүд 100 гаруй мянган иргэн одоо ди парламентад гар үсэг зураад хувийн орлогын албан татварыг 1% болгоё. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулъя гэдэг асуудал яваад холбогдох байнгын ороонд нь их хурлын дараа шилжүүлээд явж байгаа шиг байна. Жишээ нь хувийн орлогын албан татварыг 1% болгох боломж байгаа юм. Баггүй. Хувийн орлогын татварыг масаар нь гэж бүх татвар төлж байгаа хувь хүмүүсийн татварыг бүр 10-ыг 1 болгох. Одоо төстэй хувийн орлогын татвар маань орон нутгийн орлого гэдэг байхгүй. Орон нутгийн орлогын ер нь 20-30%-ийг бүрдүүлдэг. 20-30 одоо нийслэл Улаанбаатар хотын бол 30% бараг бүрдүүлдэг, 30-10% бүрдүүлдэг. За энийг чи 1% нь чи бараг тэгэлж гин гэсэн үг. Гэтэл цаанаа санхүүжүүлж байгаа сая миний ярьдаг тэр бараг баахан хуульчилсан тэр зардлаа тэгээд одоо ханаас яаж санхүүжүүлж төрийн үйл ажиллагаа яаж явуул гэж бодож байна. Энд чи өөрөө иргэдтэй үйлчилдэг л төрийн систем шүү дээ. Энийг санхүүжүүлдэг л ийм өөрөө тогтолцоо юм байна. Тэгэхээр бид нар тэр талтайгаа ноцолдохгүй байж бид нар орлого талтайгаа ноцолдох юм бол төр өөрөө энэ ямар уршин тогтнох юм ямарч боломжгүй болж ирнэ. Харин тэрний эсрэг бид нар ди парламент дээр тавьсан байгаа хувийн орлого олон татварыг бид нар шаталж бууруулъя гэж. Шаталж бууруулъя. Шаталж бууруулна гэдэг нь эргээд энэ нийгмийн баялаг энэ хуваарлалт маань тэгш бус байгааг тэнцвэржүүлэх, балансжуулах ийм одоо олон улсын ийм практик юм байна. Одоо жишээ нь ойлоо нөөттэй тайлбарлаад үзье л да. Нөөт төр жишээ нь хэрвээ бид нар 10-ыг 5 болгочвол яах вэ? Ямар үр дүн гарах вэ? Энэ бол одоо өндөр орлоготой, өндөр хэрэглээтэй улсуудыг л масаар нь дэмжиж байгаа бодлого болно. Нөөтийн татврын орлогыг бүрдүүлж байгаа 75% орлогыг нь нийт төлөгч нарын 25% бүрдүүлдэг. Энийг хэрэглээд хоёул буцаад 5 болгож. Тэгэхээр тэр хэсэгтээ л уурчлаж. Гэтэл хамгийн мэдрэмтгий нэг бага орлоготой хэсэг дээр буцаж өгч байгаа нөгөө нэг татврын ууршуул маань аюу бага болж байгаа юм шүү дээ. 75% дээр нэг 25% л очно гэсэн.
Гэтэл тэрийг яг сая төгрөгөөр ингэж одоо яг хуурлын цэг дээр нь одоо шатлсан болгож байгаа юм байна. Одоо яг сэргээрээ одоо орлогын тэгш бүс хуваарлалтыг балансжуулж байгаа ийм аргамж болж байгаа байхгүй оновчтой аргамж болж байгаа. Яг үүнтэй адилхан орлого хэсэгтэр ч тэр 10 болгоно уу 1 болгоно уу тэр нь одоо мэдрэгддгүүд өндөр болгохтой хэсэг байна. Тэрийг нэг болгох юм шаардлага байна. Тэгж яхаар маш бага орлоготой одоо жишээ нь 500-аас 800 сая төгрөгийн орлоготой. Энийг одоо ингээд бүгднийг одоо өдөр тутмын хэрэглээд дуусчдаг. Энэ хэсэг дээр илүү одоо 10-ыг 1 болгож болж байна. Тэр нь харин 800 байх нь сая байх нь гэдэг хуурлын цэгээ маш сайн судалж аж тавих хэрэгтэй. Одоо бидний санд болгож байгаа татврын хүн амын орлогын дотор дээр бол тийм шүү дээ. Бид нар сая төгрөг гэж байна. 800 сая төгрөг гэж байна. Тэрийг судлаад гарах баг. Тэрэн дээр 10-ыг 1 болгоё. Саяас дээшх дээр бол 30 нараа 10-аар байж илүү юм. 2 сая төгрөгийн салентай хүн эхнийхээ сая төгрөгөн дээр татвар төлөхгүй 1% л төлнө. 4 сая төгрөгөн дээр 10% төлж. Хүн одоо олон нийтийг одоо тэр нундрууд орлоготой энэ баг орлоготой гэж ялгасангүй. 10 сая төгрөгийн салентай хүн ч гэсэндээ эхнийхээ сая төгрөгөн дээр 1% татвар төлв. 9 сая төгрөг дээр 10% төлв. Сая төгрөгийн салентай хүн бол 1% л татвар төлв. Гэтэл тэр сая төгрөгийн салентай хүн чинь манай нийт хувь хүний орлого албанд татвар төлөгч нарын маас нэг байгаа. 80% нэг. Тэгэхээр бид нар энэ чиглэл рүүгээ явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд татвар багасгах ёстой, татвар төлж болохгүй гэдэг нэг ийм сэтгэлийн хөдөлгөөнөөр хандвал бид нар бодлогоо өвдөж болохгүй. Төсвийн зарлага орлого тал дээр бол хангалттай л хоёул ярил. Төсвийн зарлага эрүүл мэнд боловсрал, эрчим хүчний салбарт бол хамгийн их одоо бол өндөр дүнгээр хөрөнгө оруулалт дээр бүх юм өслөө шүү дээ, тийм ээ. За яг эрчим хүчний салбар бол өөрөө нөхөд ингээд асуудал шийдэд явна гэдэг зүйлийг бол яриад л байгаа. Тэгвэл боловсрал эрүүл мэндийн салбар дээр хөрөнгө оруулалтаа нэмлэхэд цаашдаа алцтай урсгал зардлаа яаж тогтоон барих вэ? Тэгэхээр төр авч явах ёстой, нуруунд дээр үрж явах ёстой, орлогоороо санхүүжүүлэх ёстой. Нийгмийн харилцах нь бол ерөөсөө л юм. Бид боловсролыг үнэгүй байна гэж зарлчихсан шүү дээ. Энийг бид эзэж хүнтэй болгохгүй. Нийтийн боловсролыг. За тэгвэл бид нар одоо сургуулаараа чангах ёстой. Сургууль хүмүүжүүлэгчээр нь чангах ёстой. Энэ төрлийн үүрэг. За тэгвэл одоо урсгал зардал нь хаагдаг ч юм уу? Сургууль нь хаагдаг ч юм уу? За эсвэл одоо 3 ээлжийн сургуультай байна гэж байна. Ирээдүйд 2 ээлжтэй болго 1 ээлжтэй болго багш нар нь үргэлжлэхгүй гэж байна. Ирээдүйд тэгвэл 4-5 жилийн дараа болох тэр багш нарыг одооноос бэлтгэх ёстой юм. Энэ хэрэмбийнхаа бодлогыг бид нар гаргах ёстой. Эрчим хүчийг бол бид нар яваанда одоо цахилгаан дамжуулах агаарын шугам ч юм уу. За эсвэл одоо стратегийн хувьд чухал одоо нийслэлийг одоо цахилгаанаар хангаж байгаа том станцуудаа одоо яг төрдөө байлгаад ер нь бол ихэнх их усруудаа бол бид нар төрийн үйлчлэлийн түншлэл, гадны хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалтаар л хийнэ гэдэг бодлого зарласан шүү дээ сая ярьж байгаа салбар маань. Цахилгаан дамжуулах агаарын шугамч гэдэг юм уу стратегийн хувьд төр өөрөө эзэмшиж явах ёстой тийм хөрөнгүүд бол эрчим хүчний салбарт бол заавал байгаа. Тэрэн дээр одоо энэ явж байгаа санхүүжилт явж гарч ирж байгаа байхгүй юу? Тийм. Тэрнээс биш сургууль эмнэлэг хоёрынхоо байр одоо эннээс бид одоо татгалзаж болохгүй. Ээдэн урсгал зардлаас бид нар айж татгалзаж болохгүй. Бид нар гаргах л ёстой. Энийг гаргахгүйгээр бид нар төр өөрөө оршин тогтох ямар ч боломж байхгүй. Төсвийн зарлага түрүү хэлсэн 32.9 их найд төгрөг тийм ээ. Төсөв ингээд тэлээд ахаар дагаад иргэдийн худалдаа авах чадвар сайжирд юм уу? Үгүй юм. Амьдралын чанарын сайжирд юм уу? Үгүй. За тэгэхээр яг энэ дэр бол энэ бол яг суур үзлээ баримтлалын асуудал л да. Зүүн чигийн бодлого, баруун чигийн бодлого. За мэдээж зүүн чигийн бодлого бол одоо нийгэм рүүгээ чиглэсэн ийм зардал өндөртөө ингэж явдаг. За ер нь бол яг бидний ч яг ер нь бол цаашдын одоо OECD-ийн орнууд ер нь дэлхийн нийтийн чиг хандлага бол аль болох мэдээж хувийн хвшил дээрээ суурилсан, хувийн хвшлээ дэмжсэн. Түрүүний яг таны ярьдаг сургууль цэцэрлэг, эрүүл мэнд энэ нийгмийн одоо зөөлөн дэд бүтцээ төрнөөрөө хариуцаад. За бусад салбаруудаа бол хувийн хвшил
өөрөө авч одоо хүчирхэг хувийн хвшил дээр тогтсон ийм л одоо нийгмийн бүтэц рүү бид явах зорих ёстой. Зорих ёстой юм байна. Тэгэхээр эх жилийн хувьд одоо сая олон нийтийн санал асуулгаар ч гэсэн бид нар тэгж гарч ирж байна. Юуны тулд одоо энэ жилээс бүр хуульчилсан бэлээ. Олон нийтийн санал асуулгын аль талтай байна. Тэр чиг баримтж байгаараа бид одоо эрчим хүчээ нэгд дэд бүтцийн хувьд. За зам бол явдгаараа явж байгаа. За ингээд сургууль одоо улсын салбар, аюулын мэндийн салбараа юу сайж болохгүй шүү. Энэ хоёр бол ямагт нэгт шүү гэдэг ийм л одоо зарчим гэрийн даалгавар өгсөн гэсэн үг. За эх жилийн төсөв бол яг энэ гэрийн даалгаврын хүрээнд нөгөө олон одоо төсвийн тусгай шаардлагуудынхаа хүрээнд яг тэр хайрцагт одоо өргөн баригдсан ийм төсөв болсон. Зарлага тал дээр гинтийн шийдвэрүүд аюултай байгаад байт юм л та. Гинтийн шийдвэр дээрээс нь гинтийн шийдвэр дээрээс нь энэ сонгуульд агсан ийм мөчлөг том амлалтууд л одоо төсвүүдээр хамгийн халгаатай зүйлүүд байдаг. Энэ маань өөрөө яг нэг төсвийн урт хугацааны доктортой бодлогыг аль нэг тийш нь одоо замаас нь гаргаж явдаг ийм л эрсдэлтэй зүйл. Энийг ер нь яаж хаах вэ? Одоо жишээ нь таасаа хэдэ сонгуул өгсөн амлалтууд дээрээс нь нэг удаагийн хуулиуд гаргадаг. Одоо сегментчлээд малчны нийгмийн даатгалын шимтгийг нөхөн олох гэдэг юм уу? Тэ? Гинт ийм шийдвэрүүд гаргаж ирээд яваад. Тэгээ одоо нөгөө энийг яаж ер нь хаах вэ? Гэхдээ одоо энэ сонгуулийн хууль маань бас нэлээд зэгцтэй болж ирж байгаа шүү дээ. Одоо нөгөө аудит сонгуулийн мөрөөдөлбөрүүд маань одоо сонгуулийн өмнө аудитлуулагдах ёстой. Аудитор одоо төсвийн ямарч боломжгүй, санхүүжүүлэх ямарч боломжгүй, төсөв хязгаарч даахгүй ийм амлалтуудыг бол зөвшөөрөхгүй. Аудитын дүгнэлт хэрвээ сөрөг гарсан бол сонгуулийн ерөнхий ороод энийг нь хүлээж авахгүй, буцаанаа гэдэг бас ийм заалтуудтай болсон. За эдгээр заалтууд бол харин ч одоо нэлээд нэмэртэй байна шүү. За одоо жишээ нь өнгөрсөн сонгууль дээр бол одоо нөтийг 5 болгоно, нөтийг 0-лно, хувийн алгаалт дотрыг 1 болгоно, аж ахуйн нэгжийн алгаалт дотрыг тэглэнэ ч гэдэг юм уу. Ийм амжилттай амлалтууд бол альч нам өгөөгүй шүү дээ. Альч нам өгөөгүй. Тэгэхээр одоо энэ 30 жилийн хугацаанд бол намууд маань харьцангуй энэ одоо сонгуулийн амлалтууд дээр бол би төлөвшөж ирж байна гэж харж байгаа. Тас түрүү хэлсэн одоо төсөв батлах хуулийн хугацаа гэж би 11 сарын 15-наар гээд дуусна. Амралтын өдөр асуулт 20 гарах 7 хоног үлдчих шиг байна. Засгийн газар мэдээж тэр дундаа сангийн сайд бол төсвөө хамгаалж улсын хурлын хэлэлцүүлэгт орж асуултад хариулаа явдаг. Энэ төсвөө яг хүссэн хэмжээгээр баталж чадах болов яг цаг хугацааны хайж нэгдүгээр нөлөөж магадгүй. Хоёрдугаар 42 бүлгээ засгаас хуугаа гаргацсан шүү дээ. Дээрээс нь бас арц нам ирж байгаа шүү. Дээрээс нь бас засгийн газар огцруулах гэдэг гишүүд нэгтэж байна. Тэгээд хүснээрээ батлуулж чадах юм. За төсөв гэдэг бол улс орны эрх ашигын асуудал шүү. За мэдээж одоо аль нь л одоо улс орны эрх ашигын асуудал л та. Гэхдээ энэ удаагийн энэ улс төржилт маань энэ төсвийг арай л гаргуунд нь тоохгүй байчуу да. 9 сарын 1-нд өргөн барьдаг бол 2 дахь удаагийн төсөв юм байгаа. 45 онлоо. 2 дахь хэлэлцүүлгээ одоо буюу 26 оныхоо жилийн төлөвлөгөөнд нийцсэн хэсгээ одоо санал хурааж шийддэг энэ одоо хэлэлцүүлгээ хийж чадаагүй өнөөдрийг хүрлээ. Энэ аюул харамсалтай байхгүй. Энэ өөрөө аюул эрсдэлтэй ийм сигнал бөгөөд одоо үндсэндээ энэ 35 жилийн хугацаанд анх удаа 10 сарын 15 гэхэд хэлцгээсгээ шийдээгүй явж байна. За яг 11 сарын 15 төсөв батлахгүй бол улсын хурлд тарна гэдэг илэрхийлэх хүмүүс санкц ярдیں۔ Тийм санкц байхгүй. Үндслэл болдгоо юм байхгүй. Үндслэл болохгүй. Улсын хурлд тардаг чинь парламент төрж ёс парламент засалтай улсуудын парламент гэдэг ийм том институт тардаг маш одоо нэг хоёрлын ийм санкц байдаг. Төсөвтэй холбоотой ийм санкц байдгүй. Тэр нь тайвшраад байх шиг байгаа юм. Гэхдээ энд дасаж болохгүй. Энд огт дасаж болохгүй. Энд дасаал одоо ингээл болчтiin гэж бодох юм бол энэ өөрөө цаашаага маш их тийм засч болохгүй айгу үнэтэй цаг хугацаатай ийм хямрал руу явж орохыг үгүйсэхгүй. Та ч гэсэн маш сайн мэдж байгаа. Бид 12 онд зээлжих зэрэглээ алдсан. Тэгээд
гэрлийн хурдаар 1 жил метр алдсан шүү дээ. Нэг хэн жилийн дотор бид нар бүр бараг зэро байсан. За эргээд одоо би нэмэх рүү бид нар 12 жилийн дараа ирлээ. Ийм байдал бий болохыг үсэхгүй. Буцаад олж авахын тулд бид нар маш их үнэтэй шүү дээ. Маш их хугацаа хэрэгтэй. 12 жил дор хаяж. Ямар үдгийг бид нар өнгөрсөн 12 жил харлаа шүү дээ. Ийм байдал руу орж ирдэггүй. Ийм байдал руу орох нь хамгийн том одоо цохилт авах нь бол ерөөсөө л одоо гадны хөрөнгө оруулалт төсвөр дамжуулаад ерөөсөө хувийн сектор ард түмэн иргэд маань л хамгийн том цохилтыг авна. Ийм байдал руу орж болохгүй гэдгийг одоо манай улсын хурлын гишүүд улс төрийн намууд одоо хариуцлагатайгаар одоо консолидейшн төсвөө цаг хугацаанд нь батална гэдэгт би одоо итгэж байна. За сүүлийн асуулт гэсэн. Цандан шилтрийн засгийн газар хэр урт настай гэж бодож байна? Танд бол мэдрэмж авах. Тийм их хурлал одоо шийдэж штэ энэ асуудлыг. Их хурл шийдэн, намын журмын нөхдүүд шийдэн. За гэхдээ аль ч засгийн газар төр доктортой байх нь энэ Монголын ард түмний язгуур ярих шийд нийцнэ гэдэгт одоо би бат итгэлтэй байдаг. За баярлалаа дундын бүсэд ярилцлаганд ороод миний асуусан асуултад цааргалгүй дэлгэрэнгүй хариулсан Монгол Улсын сангийн сайд Болдын Жохлон танд баярлалаа.